улам яргуулж их газраас ягштал зурч яг хүн ард шиг яг гүн сэтгэл шиг амьдралын төлөө амь зуухын төлөө бүлгэрэн ядгаран төлөөрөн урагнаа. Заримдаа бүр учиртай зам нэвтршгүй юмтэй одуудаан нийлж төлөөрөн алгдан олон үндэсний бүгд найранд улс шиг тэгшэрхтэй эвж онтой найран шууган найртай амьдран энэ олон модны энэ ойн модны навчсан цэцгэн намар шарлаж хавар амилж нахаан дэлгэрч салаахан урагж хорвоо дэлхийн өмсгөл болж хоёр бүрний хараавдаан тэнгэрт тэмүүлсэн тэргүүнийг нь дагаж тэр зүрхэн хэлбэртэй тэр мод зүрхэн хэлбэртэй түүний навчс хасар идэх зөөрийн сахиар гасар дэлхийд өнөрийн түгэнэ агуулх дарны найрагч бэлгэцийн явуулсан дарны найрагч их явуугийн хаан ойн мод гэсэн энэ гайхамшиг шүлгээр ойн модны туйлс хэмээх энэ нэг сайхан бүтээлийн алтан шинжлэгийг эхлүүлж байгаа юм ийм учиртай юм аа. За Монгол улсад ойн салбар үүсчихсний түүх 100 жилийн ойн зориулан Монгол орны ногоон эрдэнэ болсон ойн модыг хамгаалах нөхөн сэргээд ургуулах ажил сэтгэл зүрхэн зориулсан үе үеийн эрдэмтэн мэрэгд судлаачид ойн инженеруудын зориулсан Монголын утга зохиолын хэрэгс сүмбэр болсон намын мэрэгд зохиолч яруу найрагчдын ойн болон ойн модны сэтгэвд яруу найргийн намыг инхүү бодлон 100 жилийн их түүхтэйгээр Монголынхон ард түмний сэтгэл оюуны алдан дээр тавьж байгаа нь энэ юм шүү. За ингээд ойн модны туйлс энэ сайхан яруу найргийн бүтээлийн нээлт 100 жилийн хойно түүхэн үйл явдлын маань нэгэн том цоглон болж ингэж эхэлж байгаамаа. Морин хуурын аягуугаар хэлдэг энэ сайхан өв боломжлол дэгж аяг түүх ёсон бодож морин хуурын сайхан татлагаар эхлүүлж өгнөх гэнэ Монгол улсын соёл урлагийн сургуулийн багш доктор Монгол улсын соёлын төвийн ажилтан морин хуурч Максвеллийн төвөөр хөтлөн мөрж байна.
энэ их том ойн хүрээнд зохион байгуулагдж байгаа ойн модны туйлын энэ яруу найрны сайхан бүтээлийн энэ намын их баярыг маань албан ёсоор нээж өгнө хэмээн Монгол Улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ойн газрын дарга доктор Эрхэм хүндэтгэл оюун санаа таныг хүндэтгэн өрж байна. Бүгдээрээ халуун за эрхэм та бүхэндээ манай үеийн очид инженерүүд, судлаачид, за яруу найрагчид та бүхэндээ энэ сайхан гэгэн өглөөний мэндийг хүргье. Тэгэхээр Монгол улсад маань модны салбараар үс шүлжээ 100 жил болж байна. Их хацтай хүмүүс юм. 100 жилийн эзэн гэдэг бол миний амьдралд бас гайхалтай тийм хөв тохиолж энэ зүйлээсээ бид бас энэ гайхалтай цаг үеийн гэрчин болоод өнөөдөр төрөлж байна. За маань тэрүүний ихний одоо яруу найрны гарах шиг тийм одоо гайхалтай болсон байна. Юу гэхээр бид энэ цагийн ингээд буулаад бидний насралын нас модны насралын нас хоёрын хооронд хэцүүшгүй их одоо ялгаа бий. Бол түүхийг үлддэг, бол бүхий одоо дурсамжийг хадгалж авдаг. Ялангуяа бидний хийж байгаа бид бүхний манай өвөг эцэг хийсэн энэ ажил бүх юм маань юу гэхээр альва зүйл энэ утга зохиол гэдэг агуу зүйлээр дамжиж хадгалж үеийн үед одоо хүмүүсийн дахинд үлдэж явдаг. Тэгэхээр яруу найргийн одоо Монголын сар улсын зохиолчдын мод эдгээртэй холбоотой одоо хийсэн бичсэн бүтээлүүд маань хадгалагдаж үеийн үед дараа үеэс хадгалагдаж өвлүүлэн үлдэх одоо ийм сайхан заашаа тохиолдлоо. За үүнийг бас одоо жил гаруй одоо бас манай Батгэр шавар анх санал болгоод ингээд нэг ихтгэл гаргал яасан бэ гэдэг өөрөө бас шүлэг хүчтэй яруу найрагт бас ороод би одоо ийм түвшин төслийг мэдээгүй юу гэхээр одоо зохиолчдын нэрлэлтэй одоо хэлсээ өөрөө дунд маш их санаастай ажиллаад бас тодорхой одоо хариуцлагыг бүрээд ажиллаж байгааг сонсоод би бас бахархаж байлаа. Өнөөдөр энэ ярьжсэн ажил маань бодит ажил болоод энэ сайхан хүмүүсийг өнөөдөр хуран зурдуулаад байж байгаа үнэхээр баяртай байна. Тэгээ та бүхний маань энэ оюун санаандаа бүтээсэн энэ бүтээл маань үеийн үед ирээдүйн хойч үеийн очид арт хүмүүд маань ингээд үеийн үед үлдэн үлдэх болоо. Та бүхний маань оюун санаа зэрнийг үзгэн хурцаа бол тугай гэсэн юм байна. Баярлалаа. За Монгол улсын маань ойн модны салбарын 100 жил гэдэг бол одоо үнэхээр гайхамшиг. Энэ бол олон баяраас онцгой баяр шүү. Олон эрдэмтэн мөрөдөөс та бүхэн маань онцгой хүмүүс шүү гэдгийг бүр дахин хэлье. За Монголын зохиолчдын эвлэлтэйгээр хамтран энэ сайхан одоо баяраар тэмдэглэж байгаа учраас үеийн мөрөдийн маань үлгий болсон, халуун голомтон болсон Монголын зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирал, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч Эрхэм гадтай ингэж явсан таны хүндэтгэн өрж байна. За өнөөдөр 100 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа эх оронч, ойн салбарын эрдэмтэн, судлаач, эвлэлчийн ажилтан та бүхэнд 5 насаар дүү 95 жилийнхээ ойрон энэ жил уртсан Монголын зохиолчдын эвлэлийн 1000 гаруй гишүүдийн өмнөөс халуун баярыг хүргье. Би 2 хүнээр дамжуулж таньсан. Тэгээд 2 хүнээр дамжуулж төсөөлт хийгээд. За нэг нь бол энэ ойн газрын дарга Мажгийн тунгалаг гэдэг Монголд арчилсан хувьсгалыг анх авчирсан Монголд эмэгтэйчүүдийн улс төрд оруулахад улмаар Монголд тэгш хандлагыг түгээхэд гайхалтай гавьяа байгуулсан. Ил даруухан эмэгтэй ачаар танилцсан. Дараа нь би Монголын ойд зүрх сэтгэлийн өгөөд бас нэг насны амьдралаа зориулж яваа доктор Ариун Цол гэдэг эмэгтэйгээр бас төсөөлт юм аа. Тэгэхээр 10 жилийн өмнө доктор Ариун Цолын хийсэн Монгол орны ойн талбайг хиймэл дагуулын мэдээлэлээр үндэслэн тооцоолон гаргах судалгаа бол ердөө жил хүрэхгүй хугацаанд үргэлжилсэн боловч Монгол орны ойн талбайг 10 жилээр гаргасан тийм том төсөл байлаа.
Тэгээд дараахан нэмэгтэй судалгааг үзээд бол нэг талаар их сэтгэл түгшсэн Монгол орны хангаагийн тийм ойн талтай багсан боловч эргээд түүний хүл хүрээнд илүү далс хөвсгөлийн балар хөвч болоод алтан гэсгийн ой болс тийч ургаж байгааг сонсоод их баярлж байсан. Тэгээ миний санахад энэ судалгаанд бол их говийн зорилготой тэсвэр төвчээрийн тойл болсон заган ойн талбайг бол тодорхойлж чадаагүй юм билээ. Өөрөөр хэлбэл заган ойн талбайг хиймэл дагуулын одоо зургаас мэдээллээс тооцоолоход шилмус навчид нотыг тодорхойлдог. Тэр арга зүйгээс өөр арга зүйгээр тодорхойлох юм байна гэсэн дүгнэлт гарч ирснийг бол тодорхой санаж байна. Энэ бүхнийг дурдахын учир юу гэвэл Монгол орны нутаг дэвсгэрийн ердөө 8% эзэлдэг Монголын ой бол энэ Төв Азийн чэйжинд оршдог цагуурын өөрчлөлт энэ уур амьсгалын өөрчлөлтөнд хамгийн ихээр өртөж байгаа Монгол орон монголчуудын авралын нэгэн гарц юм аа. Ой бол бидний ирээдүй, ой нөөц гэдэг бол ойгоо хамгаалах сэтгэл гэдэг бол монголчууд бидэнд үеийн үед байх ёстой сэтгэл зүтгэл нөгөө талаасаа бидний байнга санаж явахтай эрхэмлэж хайрлаж явах ёстой нөөц юм шүү гэдгийг хэлхийг хүссэн юм аа. Тэгээ өнөөдөр бид нэгэн сайхан номыг баримтгалж авахар цугласан байна. Энэ номд их нацаг доржоос эхлээд эгэлгүй хотогт говийн ноён хотог Данзан равжаа хүртэлх Монголын үе үеийн 100 яруу найрагчийн ойн тухай, моддын тухай бичсэн зүрхний бичвэл нь байгаа. Ой бол амьд ертөнцийн зүрхний бичээс ойн модны тэр цагир дээр байгаа нарийн бүдүүн тэр зураасууд цагиргууд бол улиран олсон түн бомон жил илэн галын үеийн түүхийг харуулсан намтрын тэмдэглэл билээ. Тэгэхээр энэ намтрын тэмдэглэлд ердөө 95 жилийн түүхээ бичиж байгаа Монголын зохиолчид өөрийнхөө хувь нэмрээ оруулж өөрийнхөө мод тарьж өөрийнхөө тэр модоо ургуулсан юм аа. Тэгэхээр 100 модын 100 найрагчийн ургуулсан 100 модын чимээг бид энд аниртахаар цуглаад байна. Энэ номыг Монголын зохиолчдын Өвөр хангаа аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүн залуу яруу найрагч Батгэрэл маань санаачлаад яахтай баярлалаа. Ингээд өнөөдөр та биднийг ингэж уулзуулж байгаа бол үнэхээр баяртай байна. Уулзах ёстой хүмүүс уулздаг шиг эгэл даруухан хөлс хүчээрээ эх орныхоо ойг тарьж модыг ургуулж яваа ойчд болоо их шиг явж шүлгээрээ бас их орныхоо төлөө зүтгэж яваа яруу найрагчид уулзах нэгэн цэгэн энэ ой модны хөлс хэмээх ном байжээ. Ажлаа хийсэн шиг хийх сайхан. Тэгэхээр ойчд маань даруухнаар моддоо ургуулж явдаг шиг найрагчид маань бас их шиг шүлгээрээ эх орныхоо хөгжилд их хэлнийхээ цаашлаад үеийн үед уламжлан уралдаг өв соёлынхоо их далайг ямар цутгал болж өргөснийг энэ номноос бид үзэж байна. Монгол хэлд ямар гайхалтай баян эргээд их шиг шүлгээс энэ үгэн дотроос яаж моддын навчил сэржигнэж шилмүү санхирч тэр сэргэлэн тунгалаг агаар хамарсан хэл үнэртгийг одоо бүгдээрээ мэдэрч байна. Ингээд их шиг найргаараа эргээд эгэлжирийн даруухан хөдөлмөр зүтгэлээрээ их Монголоо гэсэн сэтгэлээрээ хайртай Монгол орноо өржүүлцгээе. Баярлалаа. 이렇게 작가다 보니까 난 너무 그게 문제를 보시고요. 자, 그래서 나눠서 생각 받은 돌지나 또 어디서나 나라고 이렇게 인사하는 타고 있는 거 알아서 그 바뀌을 때 그 비디오 열지들 같이 야간에 만나서 그러니 무슨 게 사이팅 거 바뀌지만 오히려 와서 인지긴 비디오 보면 바뀌는 게 많아 공부 좋다 됐지 바뀌지만 와서 오히려 아니 선다가 다네 다니시면 다 되겠지 이 모든 날이 이 무슨 비 와서 믿고 있어 그냥 대식은 좋은 짓이 와서 너무 이렇게 스토리 좋은 짓이 어떤 어거를 세이득 гарч байгаа. Тэгээ энэ ногоон үйл сэтгүүлийн бас хамт олон хүмүүс самтэр
алдартай одоо сайхан хүмүүсийн тухай би одоо бичиж өгсөн байгаа. Бичиж өгөх яваа очиж одоо сурвалжилж тэгээд одоо Сэлэнгийн тожийн нарс явсан. Монгол улсын хөдөлмөрийн баатар Жамсрангуйтайгаа уулзсан Батмүрийн Жамсран. За өргөн Сэлэнг компани захирал Монгол улсын байгаль орчны гавьд ажилтан одоо ойн нэргүй гэж алдарсан Доржийн нэргүй гавьтайгаа уулзсан. За Цэнгэл Заяа даргатай уулзсан. Цэнгэл Заяа даргыг үнэхээр биширсэн. Ямар гайхалтай бэ гэж ингэж одоо биширсэн. За мөн одоо Монгол улсын байгаль орчны гавьд ажилтан Банзагчийн Эрдэнэ чимэг гавьтай уулзсан. Ойн алтан цэцэг гэдэг байгаль орчны гавьд отгоны алтан цэцэг гавьтай уулзсан. Ингээ нөгөө Буганд группийн тэр олон захирлуудтай уулзсан. Одоо буян тутах гавьтай сүгсүүдэд ингээд би бас өчигдөр ингээд бодож ирсэн чинь Гамтулгахаа та энэ одоо таны бүтээлж орсон та одоо энэ сайхан номын маань юуг нээлтийг ингээ та удирдаад өгөөч гэдэг. Ингээ өчигдөр хөтөлбөр ингээд бичээд яваагийнхаа шүлгээс авахлаа бичээ сууж исэн чинь үгүй энэ жил ой модны 100 жилдээ би одоо ямар сайхан огтлогцож ингэж одоо хувь заяагаар таарч байна гэж ингэж өөрөө ирэхгүй бодогдож байлаа. Тэгээд одоо Сэлэнгийн алдарт тужийн нарс гэдэг бол Монголын ойчдыг, Монгол улсыг Төв Азийн энэ гайхамшигтай бүс нутгийг дэлхийд ялангуяа одоо гүүгэлд хамгаж өгсөн Цэнгэл Заяа даргын хэллэгээр жагсан сэрэг шиг одоо ингэж гүүгэлд харагдж байдаг. Тийм гайхамшигтай тужийн нарсыг бүтээсэн баатрууд бол та бүхэн шүү. Үе үеийн ойчд шүү. Одоо ойн инженер техникийн энэ их гайхамшигтай одоо судлаачид мэрэгд та бүхэн шүү гэдгийг би бүр зориуд одоо хэлэх гэсэн юм аа. Тэгээд тужийн нарсанд очоод за мөн одоо энэ дээр Гэрэлбаатар доктортой Цэнгэл профессортэй гэдэг олон хүнтэй уулзаж явахад бол одоо үнэхээр бахархсаар үнэхээр одоо бахархахгүй байхын аргагүй ийм алдар гавьтай хүмүүс түүх замналтай хүмүүс бол та бүхэн шүү гэдгийг би бүр зориуд хэлэх гэсэн юм аа. За ингээд одоо Батгэрэл дуучин маань байна тий. За одоо дуучна энэ дуу маань одоо бас их гайхалтай. Монгол улсын төрийн шагналт соёлын удирдлагын ардын уран зохиолч Монгол улсын хөдөлмөрийн баатар Агуй Бовгийн лавсран их хүмүүний маань шүлэг Монгол улсын төрийн шагналт нэр төвчгийн зохиолч Сэдийн чин зэргийн хөгжим үүлэн синхэр хангай гэж юм дуугамаа. Энэ бол гайхалтай дуу. Тэгээ энэ сайхан дууг маань дуулах урилгыг маань хүлээн авсан эрхэм дуучин эрхэмдөө Эрдэнэ хүүгэн өрж байна. Та бүхэн дуу үүлэн синхэр хангай гэж шүү. Сабацруу тавтгаа месэжэн өгдөг энэ цагаан хэмжээгээр айдгаар өгсөн зодож байгаа маш их баяртай байна. Үүний өмнө энэ сайхан намайг санаачилсан одоо Батгэрэл яруу найрагчтай бүгдээрээ баяр хүргэе. Хандвар өгсөн энэ сайхан бомбочтой баярын үйлс тослогоо зоожгийн арга сайхан байна гэдэг бүгд зэндрэнтэй дуудаа өгдөг байна.
За энэ онд ой модны салбар үс өгснээ 100 жилийн тохиож байгаа. За энэ ажлын хүрээнд бид бас сурал арга хэмжээнүүдийг зохион байгууллаа. За өнөөдөр бид ой модны туйлс хэмээх энэхүү одоо номын нээлтийг зохион байгуулж байна. За Монголын үндэсний номын сан зохиолчдын хөвөлтэй хамтраад бид энийг зохион байгуулж байгаа. За үүнд бол одоо их яруу найрагч Нацаг Доржоос ахуулаад одоо олонний сор болсон олон яруу найрагчдын маань 100 шилдэг одоо сор болсон бүтээлийг энэхүү номонд оруулсан байгаа. За энэгээр дамжуулаад одоо ард иргэдэд ирээдүйн хойш үедээ одоо ой модны талаарх, айглын талаарх тэр ойлголт, тэр мэдлэг, тэр зан заншил, тэр уламжлалыг түгээх зорилгоор энэхүү ажлыг бид нэр зохион байгуулж байна. За өнөөдөр тавхид өмнө хамгийн хүчтэй эрхэм сайхан хүн Батхэрл дүүгийн хүндэтгэн болж байна. Одоо энэ сайхан номыг ингэж бүтээж их Нацаг Доржоос аваад Эрдэнэ ноён хотод 10 цагаараа улбадаад тэгээд аваад зэндийн дэвдэлсрэн аваад сонмын бодлого дэндвийн хөрөгдөл шарвын зөрчилгөөд Монголын утга зохиолын үе үеийн мэрэгдийн ойл тухай, навсын тухай энэ сайхан бүтээлүүдийг хүргэсэн ингэж бүтээлүүдийг 100 жилийн түүхт ойрхорээд нэгэн сайхан хотод баримтлагдан бүтээсэн эрхэм дүртэйгүүдээр юм төрөө халуун баяртай хүргье. Эрхэм дүрээ багтаж ирсэн. За сайхан байна. За энэ хөө номыг одоо бүтээхэд одоо хамгийн одоо сайхан сэтгэлийн шавийнхаа уран бүтээлийг дэмжсэн одоо манай энэ одоо ой мэргэжлийг эзэмшүүлсэн Монгол Улсын их сургуулийн ой тэнхимээ багштай болж баярлж байна. За тийм зөндөө сайхан ингэж бүгд бэлдсэн гэсэн бодлоо тэрсээ. Сургуулийн хичээл маркетинг чөлөөнд сурлаг ханга ангир насан туршийн тхиви учрын түшин зогсож бугын чигнэл мөнхийн сэхайлх боор нас эгнэм би тавлан насан мэржлэрэн бусдад бахархын тулд түнэр ногоомад сэтгэлийн хандгал аялах гэж хоншуулын чимээ шоудын жиргэг сонсгож туман болон мэржлээс ой судлаачийг сонсоо. За тэгээд энэ сайхан одоо таньдаа цугласан одоо ой сайхан хамтуудыг хараад өглөө жохоо сүрдээд бич одоо манай салбарыг одоо үдээ зэрэг 100 жилийн одоо энэ зузаан түүхийг бүтээхэд нуруунд дээрээ өөрчлөлтсөн одоо энэ ой хамтуудаараа бид нэр үеийн үедээ одоо манай салбарын бахархаж байгаа. Өөрийн одоо тайрах ой модон дээлэн гамтал хувцаа гамтал одоо явж судалгаа хийдэг ой зохион байгуулагч нартай гутлаа одоо нэвтрүүлэл тусалдаг моторжуулгын газрын одоо эгэл энгийн ажилчтай баг хамгааллын төлөө ээлжийн хоёр багтайгаа одоо өдөө хүртэл баг орчны ой салбарын 100 жилийг одоо өртөөж ирсэн тэр одоо ой хамгаалагч баг хамгаалагч нартай ер нь одоо цаг үед ажиллаж байгаа нэг судлаачид ой салбарт ажиллаж байгаа хөдөө хөнгөлөлт болоод ой салбарт ажиллаж байгаа одоо сурч байгаа энэ хүмүүстэй одоо сэтгэлийн өргөл болгож энэ хүү намайг одоо эмхэтгсэн юм аа. Тэгээд Нацаг Доржоос гэсэн эсвэл төр нийгмийн нэрт зүтгэлтэн цомын урдуул гэж одоо энэ сайхан бүхий бүтээл
тэгээд одоо бүх одоо төрийн шагнал зохиолчид ардын уран зохиолчид Чингис хаан одонд одоо манай Миндоёваа мөн одоо Болор цомын эзэд зохиолчдын эвлийн шагнал зохиолчид одоо цаг үед одоо бичиж байгаа ганц цагтай энэ сайхан найрагчдын маань бүтээл энэ номонд маань ингээд орсон. Тэгээд энэ их одоо сайхан одоо номын инженерийн эрчим гэж их сайхан юм байна. Тэгээд 2019 онд яг үндэсний төв номын санхийнхаа ерөнхийлөгчийн танхимд энэ анхны одоо 2 төшөлтийн номынхаа одоо нээлтийг зохион байгуулж ирсэн. За энэ нээлтийн дараа үндэсний араадууд одоо найр хөгж явах цаг хэмээх одоо сайхан нэвтрүүлэгт нь одоо шинэ номынхаа тухай одоо оролцчихсан. Тэр цаг хугацаанд манай Монголын зохиолчдын эвлийн шагнал Яруу найрагч Минжин сайхан найз маань мөн одоо Жамбал дорж найз маань тэгээ одоо манай хамтарч одоо намаа гаргасан 5 сүрэн одоо найзтайгаа ингээ бөөнөрөө сууж ахтаа энэ одоо санаагаа номын санаагаа олж ирсэн. За тэгэхэд одоо нөгөө эдитор зохиолчийн араадын эдитор зохиолчийн модын тухай шийс модын тухай гоёдын нэвтрүүлэг явдаг. Тэгээд би ингээд үндэсний араадын бишэл гэж одоо дандаа сонсдгоо тэгээд явжсэн чинь миний найз одоо ийм одоо айн салбарын үе юм чи бас энэ жилийнхээ номыг гаргуул бас сайхан шүү. Цаг хугацаа нь бол хизээч байж болно. Гэхдээ энэ чинь бас хийх ёстой нэг зүйл шүү гэж хэлжсэн. Миний сайхан найз маань бас одоо энд ирсэн байгаа. Бас баярлалаа. Уран бүтээлийн хувьд нэмэр шиг болдог. Бүх одоо зохиолчдаа тэгээ өнөөдөр одоо бичиж байгаа гишүүн одоо заашгүй цагийн ажилтайгаа учраас түр одоо ясан явцын дунд одоо энэ цагуудаар энэ хангаар модгоо ороод ирэх баха. Тэгээд Болор цомын эзэн Баярхуугийн гिचэн хорлоо гэж Монголын одоо 90 оны зохиол зохиол авч орж ирсэн ганц огтой сайхан найрагч маань Монгол улсын үндэсний төв номын сангийн одоо захирал хэмээх сайхан ажлыг номын өргөөр одоо эзнийг гэдэг. Тэгээд энэ одоо илж ямар өөрөө ч одоо Өвөрхөн аймгийн одоо хотод зохиол их сайхан байдаг. За Өвөрхөн аймаг маань одоо олон сайхан том одоо зохиолчтой. Тэгээд тэрний одоо галыг одоо батраагаад галын манаа тэгээд сайхан хэмсэн гэж одоо бодд юм аа. Тэгээд та бүхний маань одоо ажил үйлсний үргэлжлэл мандан батарч дэвшиж байгаа бай. Монголын зохиолчдын эвлийнхээ халуун гарганд баярлалаа. Монгол улсад 100 жилээр тэмдэглэж байгаа ойн салбарынхаа баярлалаа. За, хатгалтуудээ маш их баярлалаа. Эрхэм сайхан дүүдээ уран бүтээлийн өндөр их амжилтыг хүсье өрөөё. Энэ сайхан 100 жилээр Монголын утга зохиолын үе үеийн бурхтыг утга зохиолын одоо их нацаг дөржөөс аваад Эрдэнэ ноён хотод Арамжаагаас аваад их удалдаас аваад их дамжин сүрэн тэр гайхалтай дэлгэрийн хөрвдөгч тэр гайхалтай хүмүүсээс аваад өнөө үеийн одоо яруу найрагчдын хүртэлний 100 шилдэг яруу найрагчийн бүтээлийг ингэж багтааж оруулах гэдэг бол энэ Монголын ард түмний алтан сан хүмүүрт ялангуяа бичиг соёл номын алтан сан хүмүүрт бол маш том бүтээл багцлан суулгаж өгсөн шүү. Монголын утга зохиолын их сайхан хүмүүс болоод Монголын ойн модны салбарын бүх хүний хүмүүсийн өмнөөс одоо халуун баяр хүргэе. Та бүхэн сайхан одоо бүтээсэн шүү гэж хэлж Монгол улсад ойн модны салбар үүсч хөгжсөний түүх 100 жилийн өнөө жил тохиож байгаа. Тэгээд энэ түүхэн ойтой одоо нийт одоо ойчтой, ойн инженерүүдтэй, ойн судлаачтай, эрдэмтэн судлаачтай, ойн салбарт ажиллаж байгаа, байгаль орчны салбарт ажиллаж байгаа, байцаагч, байгаль хамгаалагч нартай одоо энэ сэтгэлийн өргөл болгож Монголын утга зохиолын үе үеийн одоо ноён өргөлүүдийн одоо бүтээлийг ойн чиглэлээр бичсэн, модын чиглэлээр бичсэн, нэвтрийн чиглэлээр бичсэн энэ сайхан бүтээлүүдийг одоо 2 жил гаруй хугацаанд одоо эмхтгэж одоо ойн модын туйлс хэмээх номыг одоо эмхтгсэн. Тэгээд энэ номонд маань одоо таш доржийн нацаг доржоос эхсүүлээд сонмын удул, цэндийн дамжин сүрэн, бэгзэн явуулан, сормон шин таштоор, дэндвийн бүрв дорж гэх мэтлэн одоо төрийн шагнал зохиолчид, ардын уран зохиолчид, Монголын зохиолчдын эвлэлийн болон нацаг доржийн нэрмж шагнал зохиолчид, Болор цомын эзэд одоо ийм одоо яруу найрагчдын маань бүтээл энэ номонд одоо баримтаглагдаж одоо бүтээл болж гарсан. Тэгээ номын маань нээлт өнөөдөр өргөн дэлгэр сайхан болж байна. Ойн салбарын маань ахмадууд, гавьяатууд бүгдээрээ ирж оролцлоо. Монголын зохиолчдын эвлэлийн олон сайхан зохиолч найрагч маань одоо хүрэлцэн ирж одоо төв номын сандаа ийхүү одоо сайхан
яруу найргийн уншлага номынхоо нээлтийг зохион байгуулсандаа одоо сэтгэл дүүрэн байна. Ингээд та бүхний өмнө ойл газрын даргааг ажиллаж байсан эрх хэсэг хатгатай ажлын Тонгол таныг бүлтгэн өрж байна. За, үнэхээр сэтгэл хөдлөж байна. Яг ихэд ороод ирсэн чинь манай хамт олон тэр чигээр ингээд сууж юм тэгээд бид нар ингээд 100 жил яваад ингээд одоо энэ чинь 25-нд хамгийн том ёстой арга хэмжээ маань болно. Ингээд энэ өмнө бас юм гайхалтай гоё ном гэж баримтгаж авч байгаа энэ арга хэмжээ бол бидний их огшоож байна гэж хэлмээр байна. Тэгэхээр манай аваа бол үнээр гайхалтай. Энэ бол нараар өдөртүүлдэг гэж хэлдэг. Нар бол симфони өдөртөгч ахтай эхний одоо цацрагын ойруу тэр одоо хүн наваа нэвтлэнгүүт анхны одоо өд хорхоор бүх юм чимээд байгаа гэж аваад ингэж одоо яруу найраг шиг те бас симфони үржим шиг ингэж дуугардаг гайхалтай үнэртэй. Үнэхээр энэ бол ой болоод одоо мөхтөн одоо бичлэл багшгүй хүн төрөлхтөнд одоо энэ байгаль их дэлхийдээ ингэж одоо бурхан байдаг бол бидэнд одоо заяасан хамгийн том өмч хөрөнгө байгаамаа. За тэгэхээр би бол говийн хүүхэд анх одоо бидэнд бол говийн хүүхдүүдэд бол нэг ширхэг мөчөр харсан ч гэсэн гайхалтай гоё санагддаг. Би хамгийн анх хүүхэд байхдаа Пенэнсэнд явхдаа ингэж өөр хангаад очиж анхны ойтоо гэж учирч ийсэн. Тэнд би очиод бол үнэхээр одоо юм шокнд орчихсон. Ийм юм бас байдсан байна. Гэтэл өөрийнхөө хүүхдүүдэд бол тэр юрдөө сонирмж нүдэ нэгээд харахад мөнгө ногоон ой тийм далаа адил цэлэлж ирдэг тэднийгээ түлээд хурдаж аваад яаж ч гэсэн тэр дундардаггүй байсан юм шиг байна. Тэгэхээр бидний одоо Монгол орны хичнээн одоо газар нутгтаа маань харьцуулахад багахан хувийг эзэлдэг шигээ гэсэн энэ одоо агуу байдлыг ингэж тэрвэрч өссөн ийм ялангуяа Улаанбаатарын түүсээс хойш энэ одоо иргэдэд бол маш том баялаг юм байгаа шүү. Бид нар бол үнэхээр баян ард түмэн ойгоороо болоо. Тэгээд энэ тухай одоо бичсэн энэ гоё шүлгүүдээс бол бид нар үнэхээр одоо 100 жилийн өмнө бүгдээр уншиж олон их огш бахаа гэж ингэж бодож байна. За энэ сая ингээд энэ Баогийн савшрын гоё шүлгээр хийсэн энэ үүдэн цэгийн хангаа дууг бол дууллаа. Энэ бол одоо хангаадад бичсэн шүлэг гэж Баогийн савшрынгаа өөрөө хүүрнсэн байдгийг. Хангаадад бол та бүхэн мэдэн савшрынгаа бол одоо байг гэж амьдарч байгаа. Тэгж одоо бурхны оронд ингэж явсаа. Тэгэхээр бид нар Улаанбаатар хотын иргэд бид нар ч гэсэн гайхалтай том баялагтай. Маш гоё зэрлэг амьдралтай ингэж одоо хаяа нийлэн ингэж амьдарч ирсэн ер нь Монголын ард түмэн бол азтай зэрэгшантай юм хүмүүс шүү. Тэгээд бүх оочд маань энэ 100 жилийн яваараа бүгдээрээ сайхан уулзраараа бүгдээрээ сайхан баярлах бахаа гэж одоо ингэж хүсэж байна. Тэгээ сайхан баярлцаагаараа бүгдээрээ 100 жилээс хойш бид нар бас ахад 100 жилээр өнгөрөх энэ одоо хөрөнгөө яах ёстой бэ? Энэ үнд байлгаа яах ёстой бэ гэдгээр улам илүү шин шатнд гэж гаргаж ойлгуулсан ийм одоо бас баяр баж тэмдэглэх бахаа гэж хүсэж байна. Тэгээ та бүхэндээ бүгдээр нэрүүл хэлье. Манай За өнөөдөр тэгээд манай ой модны одоо байгууллагын 100 жилийн ойг одоо өгтөж ийм одоо яруу найргийн номын нээлт болж байгаа нь бол үнэхээр одоо ойчид бид нарыг бол огшаасан их сайхан үйл явдал болж байна. Тэгэхээр ер нь бол одоо хүн төрлөختөнд яг юу өвлөгдөж үлддэг юм бэ гэвэл мэдээч хэрэг байгаль дэлхийн маань ой мод маань үүн дээрээс бол энэ одоо ном гэдэг өөрөө маш чухал зүйл. Унших чадвар тийм ээ уран зохиолоор гэж одоо үлдээн ялангуяа яруу найргаар үлдээнэ гэдэг бол тэр одоо модны тухай маш гүн мэдлэгтэй болж тийм ээ тэр тухай одоо бясалгаж ингэж одоо бичдэг гайхалтай одоо ур чадвар. Тэгэхээр энэгээр одоо үлдээж өгж байгаа энэ 100 одоо шүлгийг одоо үлдээсэн яруу найрагчтан ой мод одоо нэг салбарт ажилладаг бүх хүмүүсийнхээ өмнөөс Монголынхаа одоо бас найз нөхөд иргэдийнхээ өмнөөс одоо үнэхээр талархаж байгаагаа илэрхийлж хэлмээр байна. Та бүхэн бодвол гайхалтай гоё одоо бас ойг одоо ингэж ургуулж өглөө. Энэ бол оюун ухаанд ургасан том одоо цэцэрлэг түрээлэн болж үлднэ гэж ингэж одоо итгэж байна. Монгол Улсын шинжлэх ухааны техникийн сургуулийн ой модны сургууль судалгааны хүрээлэнгийн эрхлэгч
Монгол улсын байгаль орчны гавьт ажилтан доктор Банзарч таныг хүндэтгэн урьж байна. Юуны өмнө энд ирсэн нийт хүмүүстэй ой модны салбар өөрчлөлт хийсний 100 жилийн өмнө баярыг хүргэе. За би энд ирсэн боломжийг ашиглаад энэ Батгэрс гэж багны талаар хоёр хэлбэр байгаа. Москвад байгаа. Батгэрс ой инженерийн мэргэжил эзэмшээд өөр хангаа очсон шинхэн инженерийн батны ажиллаар очиж байлаа. Батгэрс бол зөвхөн одоо орон нутагт ажиллаж байгаа ч гэсэн энэ судалгааныхаа ажлыг орхитгүй дээр яруу найраг хөлдөг энэ авиастай хүн байна. Энэ хүн бол ер нь санаачлагтай тэгээд ажилсаг байна гэдэг нь амжилтыг үзсэн байгаа. Батгэрс ингэж өөрийгөө боловсруулахаас гадна энэ яруу найрагт дуртай болсныг би одоо бас 10 жилийн өмнө мэдсэн л дээ. 90 жилийн ойд бас бид нар комисс болоод ахиж яхад манай их тайван натын уран зохиол Батаргооч Баларчгоотой хамтарч шүлэг яруу найргийн уралдаан зарлахад мөн орон нутагт ажиллаж байгаа энэ инженер охин бас өөрийнхөө бүтээлийг одоо оруулж амжилттай оруулж ирснийг санаж байна. Тийм учраас хүн ажилсаг байна, санаачлагтай байна гэдэг бол одоо амжилтын үндэс байна. Энэ хүн бидний дунд ийм одоо ажилтдаг инженер байснаар манай ой модууд зөвхөн үйл бэлтгээд газар дээр үлдэхээс гадна одоо момонд баримтлагдаж хэдэн үеэр дамжин үеийн хойч үед маань эсэг өвгөд нь яаж яаж хамгаалж ирснийг одоо хүргэх ийм одоо боломжийг энэ эмэгтэй олгож байна. Би тэгээд Батгийг бас ой инженер хүний хувьд баярлж байна. Энэ эмэгтэй бодвол ой инженер мэргэжилтэй учраас өнөөдрийн номонд энэ 100 яруу найрагчийн бүтээл оруулсан байна. Яагаад гэвэл монголчууд чинь ой модоо хамгаалахын тулд төвд ойгоо хамгаалахын тулд дахиж явуулсан газар аваад 100 мод хэмээн нэрлэдэг. Тэгэхээр энд бол бас энэ хүний яруу найргийн авиасаас гадна эзэмшсэн мэргэжлийн ур чадвар бол одоо харагдж байна гэж ингэж ойлгож байгаа. Тийм учраас би энэ охид зориуд одоо мөнгөний нэг тавтай цааш Батгэрс дараа хүмүүссэн энийг дах олон инженерүүдтэй ой инженер хүний ажиллах салбарууд хичнээн өргөн болохыг харуулж байгаа энэ эмэгтэй зориуд бас энийг хэлмээр байна. Дараагийн миний нэг хэлэх зүйл бол монголчууд бол энэ ой модыг хамгаалах баялаг уламжлалтай. Ялангуяа би бол одоо Монголын ой 3-1 байдаг хөвсгөл нутагт төрж ирсэн хүн. Бидний эцэг өвд намайг энэ ой мэргэжил сонгоход миний багаас юу гэж сургасан гэвэл одоо миний өвг эмээ өвөөр юу гэж хэлдэг байсан гэхээр ой бол их ам юм аа. Хүний ам бол бага ам юм гэж ингэж сургадаг байсан. Тэгэхээр бид нар өөрсдөө амьд байхын тулд ой хамгаалах болж байгаа. Энийг бол бидний эцэг өвгдийн агуу ойлголтыг дэлхийн нийтээр ойлгож сүүлийн үед энэ уур амьсгалын өөрчлөлтийн гэрээ конвенцүүд байгуулагдсан. Энэ уур амьсгалыг сааруулах, уур амьсгалын эсрэг хариу арга хэмжээ авах ганцхан зүйл бол энэ ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, модыг тархисан энэ одоо философи бол дэлхийн нийтлэл соёл болж түүхэхэд бол манай Батгэрс инженер шиг урлагаар дамжуулж, соёлоор дамжуулдаг. Энд сууж байгаа манай нутгийн ах яруу найраг дагуулж байгаа шиг ийм одоо хүмүүсийн үр шимбэл бидний тарьсан нотноос илүү гэдгийг би зориуд ахмад ойчны хувьд энэ салбарт бас бодлогын төвшин олон жил ажиллаж ирсний хувьд зориуд цохон тэмдэглэхийг хүсэж байна. Тийм учраас номонд өнгөрсөн ой гэдэг бол бидний тавьж уулсан огоос жилийн олон жил амьдрах ийм түүхийг бүтээсэн Батгэрстэй түүнийг хэн тохиолдуулж дэвшлиг үзүүлсэн ойн газрын доктор оюун санаадаа болон нийт хүмүүст бол дахин 100 жилийн ойн баярын мэндийг хүргэж уран бүтээлийн олон их амжилтыг хүсье. Олон яруу найрагчдын дагуулаарай гэж байна. За өнөөдөр маш чухал үйл явдал болж байна. Яагаад гэвэл монголчууд бид өнөөдөр Монгол улсад ой модны салбар үүсч өгсөн 100 жилийн ой босгон дээр манай залуу ой инженер Батгэрл маань одоо 100 шилдэг яруу найргийн төвөрийг эмхтгэн гаргаж байгаа нь бол одоо зөвхөн ойчид бид нар мод тариад ууланд
байгаль дэлхийг сэргээгээ зогсохгүй энэ одоо номын талаарх соён гээрлийн асуудал ойг хайрлах энэ үзэл номын хуудаснаа үлдэж байгаа явдал бол одоо хэдэн зуунаар хэдэн арвнаар одоо хойч үедээ үлдээж бидний эцэг өвгүүд манай монголчууд яаж ойгоо хайрлаж хамгааж ирснийг мэдрэх боломж олгож байгаагаараа бол энэ одоо маш том хөшөө босгож ийн гэж үзэж байна. Би тэгээд бас энэ дээр манай Батгэрэл одоо маш сайн яруу найрагчаас гадна энэ дээр ой мэрэгжлийн өнгөөр сухалдаж ийн гэж үзэж байгаа. Яагаад гэвэл энд 100 яруу найрагчийг түүж авсан байна. Монголчууд бол ойгоо хамгаалахын тулд бөө мод 100 мод гэж хүн малаас хамгаалах хуулж гэмтээхгүй байхаа одоо бэлэгддэг. Энэ агуулгаар одоо би бас 100 яруу найраг орсон болов гэж бодож байгаа. Нөгөө талаас монголчууд бол ой бол их ам, бидний ам бол бага ам гэж үздэг. Тийм учраас бид өөрснөө амьд байхын тулд одоо алт мөнгө цуглуулах биш, ойгоо хамгаалах ёстой. Энэ одоо үзлийг бас хойч үедээ түгээж үлдээж байгаа нь бол манай Батгэрлийн энэ ойн талаар босгосон маш үнэтэй том өв юм а гэж хэлмээр байна. Модод хүн шиг юм хатаж чулуун завсраар хаан хол газрын хүйсэн додож газрын шүүс хүртээж ирэх үндэс чинь миний багшийн тархины судас шиг юм а. Модод таанаас эрэг жалхад урагдлаач далайн ёронд урагдлаач ихцтэйшээ алхаж яваа хүн шиг босоогоор мууддаг ажлын хүлэг шиг чигээрээ урагдаг шүү дээ гэж ингэж ураг ахмаар бидсээ. Одоо ингээд та бүхнийхээ өмнө Монгол улсын соёлын гав зэтгэлтэн эрхэм доктор профессор Чойсрынгийн давуу дөрж эрхэм хүнийг хүндэтгэн хүрье. За өнөөдөр хүн болсныхаа хэргийг бүтээж чад ой модны салбарын 100 жилийн ойгоо охтон тэмдэглэж байгаа та бүхэнд халуун баяр хүргье. Хүн болсны хэргийг бүтээх гэдгийг манай хуучны мэргэд юу гэж айлтжсэн гэхдээ зэрэг ер нь хүн гэдэг төрлийг олсон юм бол нэг 3 юм хийх ёстой гэж та нар зөндөө сонссон. Нэгэнт хүн болсон болохтой зэрэг үр хүүхэд төрүүлэх ёстой. Үр хүүхэдтэй бүгдээрээ үр хүүхэдтэй төрүүлэх. Бас ном бүтээх ёстой гэж байгаа хүн болсон. Тэгээ өнөөдөр бид нар бол одоо энэ ноён хойс гэдэг номыг одоо бүтээсэн одоо хүлээгээд авчи. За тэгээд хамгийн одоо гол юм бол мод тарих учиртай гэж байна. Мод тарихыг гэж манай хуучны мэргэдсэн болсон. Тэгээ манай энд одоо ой модыг бүржүүлдэг, ой модыг дээдлж явдаг бүх хүн энд сурсан учраас та бүхэн чин сэтгэлийн халуун хүргье. Цэнгийн Давидын сүрэн гэдэг хүн 1981 онд Аз Африкийн зохиолчдын анх дугаар уулзалт Улаанбаатар болоход энэ дээр гарчгаад та нар одоо сууж исэн улс байна уу? Тэгээд тэр Аз Африкийн зохиолчдын уулзалтанд ингэж хэлсэн юм. Нөхөр Бацрын ширэндэв даваа чамц хоёр маш их зөв ажил хийж байна гэж. Тэгээ бид нар гайхаад ямар ажил хийсэн хэлээд байгаа юм бол бид тэр үед эдгээр залуу зохиолчтой болсон. Тэгсэн чинь өвгөн тэгж би ямар ч өөр цогцолтой явсан энэ туул голын гүүрийг гараад одоо нислэг рүү явдаг зам. Тэгээд тэр хүүшийн намыг харахтай зэрэг бол дотор онгойд юм аа. Нөхөр академийн ерөнхийлөг ширэмдэв дэмжиж нөхөр даваа чамцолоо тэнд залуу ийм мөчрнүүдийг тэнд суулгасан байна. Тэгээ энэ бол одоо хиттэй богдуулын мотыг одоо их юу болгоход их тус болж байгаа юм байна. Тэрнтэй адилхан тэгээд одоо миний араас хүн ирж явхад бол залуу үе ирж явхад би их баярлдаг гэсэн. Тэгээд нэрээ одоо энэ тэр юуны одоо тэр хуучин өнөө нэг юуны тээврийн товчоо байсан тэр урд тушаа харах тэр одоо тэр чинь бүр битүү шугуу болцсон байгаа шүү дээ. Тэгэхээр энэ ой мод гэдэг бол ийм ач холбогдолтой юм. Энд одоо зохиолчд бол яг эрэгтэй ч ялгаагүй, эмэгтэй ч ялгаагүй хүний сайхныг харж явдаг. Сайхныг харахтаа бол сэтгэлийн сайхныг харна, царай зүсийн сайхныг харна, нуруу туруугийн харна, хөгшин биеч бас цагтаа харж ил явсан. Тэгээд ийм сайхан улстай хавс
эдгээр залуудаа уулзж байхгүй яавтаа гэж бас бодож байна. Тайзан дээр Монгол улсын гавьяач жүжигчин Цэрэн Долгор гэдэг хүн хинтийн өндөр ууланд гэдгийг одоо ихчлүүлж байна. Тэгэл би ерөөсөө энэ ёстой энэ ой хөвч тэр бүх юмны шуудын жиргээ түрүүн хэллээ шүү дээ. Одоо тэр нарны юугаар одоо туяагаар дамжаад цацрагаар дамжаад байгаль сэрдэг. Яг тэр юуг бол би тэгж мэдэрсэн байгаа. Тэгэхээр та нар бол их буянтай сайхан мэрэгжил эзэмшсэн. Ерөөсөөр яг зүгээр гаднаас харахад бол зүс царай жаахан онгосон юм уу, үс мүс тийм болсон юм байх боловч зүрх сэтгэл нь бол дандаа тийм залуугийн цогоор бадарч яваа гэж ингэж бодож байна. 13 жил болж байгаа хүн л дээ. Тэгээд энэ 4 уулаа бол би шүтэж явдаг. Тэгээд би гачууртай ихэнд нэг цуслангийн газар авсан юм. Тэгтээ би тэр газараа цуслангийнхаа байшинг барихад би зориуд тэр цэцэг үний орой харагдчих тийм чөлөө одоо ингээ би цайгаа угаа сууж яхад цэцэг өрний орой хараад ингээд цайгаа уудаг байхгүй юу. Тэгэхээр цэцэг үн гэдэг 4 уул гэдэг тэрэн дундаа богдхан уул гэдэг Монголын анхны тахилгатай дархан энэ уул энэний ой шугуй бол миний сэтгэл зүрхийг хөгжилж явдаг юм. За тэгээ би өөрийнхөө дууг нэг өөрийнхөө хоолоогоор аялье. Сая хэм пөрөвдөрч өтөр зэрэгцэд суугаад зохиолч тэр нь өөрийнхөө дуу хоолоогоор байх нь зүгээр юм шиг байна гэдэг дээр бас санал хаг солилцсон байна. Богдон уулын сүндэлэн хөө бодтой сундаллан тахо бодтой битгэрдэ тамин охо нүтэнтэй нүлэмастай зүтэлэндэхо цэцэ гүний сүндэлэнхо цэнкэрэлэн сундаллан тахо цэчин дэвитгэрдэ тамин охо нүтэнтэй нүлэмастай зүтэлэндэхо за ийм байна. Он туйс дотор миний ямар шүлэг орсныг мэдэхгүй. Бат гэрлийн маань юунд сонголтод ямар шүлэг орсныг мэдэхгүй. Зүгээр би тэр жил сэлэнг орчход тэгээ эргэж яваад би нэг харамссан юм байгаа. Тэнд юу хөхтэй зэрэг ёстой өнөө тэр өнөө нарс чин тэр үед бүр хожуул болцсон зүгээр ингээд тэгээд бүр замын турш би одоо гутарч даанчтай энэ оймн ингэж явах гэж тэгж бодож ирсэн. Тэгээ би тэр тужийн нарсанд зориулсан нэг тийм шүлэг бичсэн юм. Тэр энд орсон юм уу юу мэдэхгүй. Тэгэхээр энэ бол миний сэтгэлийн одоо тэр эмзэглэлээс төрсэн юм байгаа. Тэгээд тэрийг энэ ойчд гэдэг чинь нөхөн өржүүлээд тэр хөдөлмөрийн баатар болсон Жамсран энтер гэдэг тэгээ одоо бусад одоо тэр энэ ой мэрэгчлэтнүүд ингэж үржүүлсэн. Та бүхэнд их баярлалаа. Хүн болсныхаа хэргийг бүтээж байгаа бүх хүнд баярлалаа. За өнөөдөр ой модны салбарын 100 жилийн өмнөхөн ой модны туйс гэж их сайхан номыг Монголын зохиолчдын эвлийн гишүүн Яруу найрагч Батгэрэл санаачилж хэвлүүлсэн байна. Энд Монголын ой модны сэдвээр гарсан 100 шүлэг яруу найргийн зүйл тэгээд 100 зохиолчийн бүтээл Даш доржийн нацаг доржоос эхлээд миний багш Цэндийн Дамдын сүрэн ороод тэгээд миний багшийн багш нар үе тэнгийнхэн итэр залуу насныхны бүтээл орсон ийм үнэхээр их том туйс гарсанд их баярлж байна. Багшмаа тэр тужийн насны эмзэглэлийн тухай сайн хэллээ. За энэ бол одоо үнэхээр Монголын ард түмний үнэхээр эмзэгэл байсан. Гэхдээ өнөөдөр Монголын ард түмний бахархан болсон гэдгийг түрүүн би ярьсан. Тэгээд тужийн насыг одоо жинхэнэ өнөөдөр бахархан болгох нь
маш том гавьяа байгуулсан нэр бүхий хүмүүсийн нэг эрхэм хүмүүс одоо Гэрэл Баатар багш маань хүрэлцэн ирсэн эрхэм Монгол Улсын их сургуулийн багш доктор, дэд профессор Сүхбаатарын Гэрэл Баатар таны хүндэтгэн мөрья. За энэ хүмүүс түрүүн би ярьсан олон сайхан хүмүүстэй уулзаж ярьж хөөж ингээд одоо сайн дугаарын сурвалжлал бэлтгэхэд эрхэм багш доктороос ярьсан авч ингэж ярьсан. За энэ хүн бол нийтдээ 70% нь устдаж өгье болоод байсан. Тужийн насыг сэргээн бойжуулж, дахин сэргээж өгүүлж, өнөөдөр тужийн насаараа Монгол улс, Төв Аз, дэлхийг хамгаалах ийм бүтээл байгуулалтыг хийсэн эрхэм хүмүүс өөрөө туйлын дараахан ойжуулалтын одоо ирээдүйн том хөтөлбөрийг өдөрж байгаа том доктор профессор ийм хүн байгаа шүү. Тужийн насын нэгэн баатруудын нэг гэж ингэж болно. Удахгүй гараа таамагаа. Энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ номын энэ нээлтэнд орж байгаа үнэхээр их бэлгшээж тэрэлтэй маш том баяр хүргэе. Ер нь Монгол Улсын одоо их сургууль ер нь бусад эрдэмтдийн байгууллагуудын нийлж хэвлэсэн бүтээл бол маш их байдаг. Гэтэл яг энэ ойхон одоо чиглэлээр ялангуяа энэ ойг магтан дуусан утга уянгийн ийм сайхан бүтээлүүдийг нэгтгэж түүнээс одоо сор бүтээлүүдийг нэгтгэж ном болгосон энэ бол маш их хөдөлмөр гэдгийг ойлгож байна. Тэгээ энэ бол зөвхөн тэднэрт ярихаас илүүтэй ном гэдэг бол маш үнэтэй эрдэнэс байдаг. Яагаад тэгэхээр энэ бол бидний бол олон үеийг дамжиж унших, ялангуяа таны энэ хэвлүүлсэн бүтээл нэг имхэл цэгцэлсэн одоо их олон тусгаар бүтээлүүдээс яасан учраас их үнэтэй бүтээлээ гэж би хувьдаа маш их бэлгшээж байна. Тэгээд сая манай хөтлөгч арай их намайг хэтэрхий одоо юу яачлаа өнгөрөөгд. Тэгэхээр энэ номонд бол 100 жилдээ зориулсан бүтээлд бол олон сайхан хүмүүстэй хамтарч ажиллаж сая манай найрагчийн хэлсэн үнэхээр бас нэг талдрам тийм үед би яг их сургуулаа төгсөж очиж таарсан. Тэгээ 14 жил тэр сайхан алдартнуудтайгаа хамт мод тарих энэ ажлыг одоо өөрөө санамсаргүйгээр ихэд ашаа яг тийм амьдралын маань цаг мөчлөг таарч тэгээ сайхан ургаж байгаад нэг баярлагдав. Тэгээд яг тэр тарьсан модоор өөрөө эрдмийн сул зэрэгээ хамгаалж түүнээс хойш олон жил энэ чиглэлээр судлаа хийсэн болохоор тужийн нарс гэдэг бол өөрөө маш их тийм өөжтэй юм а гэж боддог. Тэгээд нийт одоо энд ирсэн хүндтэй та бүхэндээ Монголын ойн салбарын мэрэгчлээ боловсон хүчнийг бэлтгэж байгаа ихтэй сургуулиудынхаа багш нарын өмнөөс мөн бидний үйл хэргийг цаашдаа залгамжлах залуу одоо оюутнуудынхаа өмнөөс та бүхэнд 100 жилийн баярын мэнд төргий энэ номын цагаан буян өөдөөд дэлгэрэх болтугай. За өнөөдөр манай Монгол Улсын их сургуулийн төгсөгч Батбаярлын маань гаргаж буй нээлттэй хийж буй энэ ном бол Монгол Улсад ойн салбар үүссний 100 жилийн өмнө зориулсан маш үнэтэй бэлэг гэж хүлээж авч байна. Тэгэхээр ер нь энэ ном бичиж хэвлэнэ гэдэг бол өөрөө маш их хөдөлмөр байдаг. Тэр тусмаа Монголын яруу найрагчдын, уран бүтээлчдийн ойн талаар, модны талаар бичиж хэвлүүлсэн бүтээлүүдээс төвөрлөөд ингээд яг нэгэн бүтээл болоод гаргаж байгаа нь өөрөө зөвхөн одоо эрдэнэ физикээс судалгаанаас гадна одоо маш олон нийтэд хүрэх их чухал одоо арга зам гэж боддог. Яг тэгтээ зэрэг энэ ном гэдэг бол урдугтаа хугацаанд өөрчлөлтийн хүртэл болдог. За энэ утгаар нь бол маш ихтэй одоо бэлгэшэн хүлээж авч байгаа. Дээр нь бол бидний амьдралд эрсмайн мод гэдэг их урт удаан хугацаанд ургадаг бидний олон үеийг дамжиж ургадаг ийм үн цэнтэй байгалийн одоо их чухал ургамал.
Тийм учраас бид бол цаашдаа Монголын оюун салбараас олон яруу найрагч уран бүтээлчид төрөөсөө түүний анхдагч нь манай Батгэрэл байж чадсанд одоо баяр хүргье. Эрхэм багшлаа мөн их сургуулийн эрдэмтэн бэргэд багшлалтаа за ирээдүйн ойлголтын төсөл дээр ажиллаж байгаа эрхэм профессоруудаа бүгдээ халуун баяр хүргье. Эрдэм баярын өмнөх ажилтны бүсгүйрөө. За Монгол улсын соёлын гавь зүтгэлтэн манай нэртэй зохиолч Баячнямын бүрдэрч гэж энэ сайхан эрхэм хүмүүс маань хүрэлцэн ирсэн. Бүрдэрч хавьтын маань бүтээл бас энэ номонд орсоо. За ингээд эрхэм гавьтай хүрэлцэн болж байна. За өнөөдрийн сайхан өндрийн баярын мэндийг та бүхэндээ бүгдөө хүргье. Тэгээ санамсаргүй Батгэрэл баярлж байна. Яг бол энэ олон зохиолчдын уран бүтээл дундаас яг тэр ой модын тухай байгаль хайрлаж байгаа тухай олж ном эмгэтэн гэдэг бол их том ажил уу. Бид нар бол тийм олон зохиолчдын бүтээлээс энийг нэгээр наавна гэсэн. Би бол одоо хэний зохиолд ямар бүтээл байгааг мэдэхгүй л явдаг шүү дээ. Өөрөө яриаг үйлд нь бол жишээлбэл. За ингээд энэ охины юугаар бол одоо бид хэдэн өдөр уулзж байна. А би бол санамсаргүй сая харсан чинь энэ би өөрийнхөө яруу найргийн төврийг 97 онд эхнийхээгээ гаргаж байхдаа сайхан модны шивнэ гэж нэр өгсөн. Тэгээд дараа нь ахаад эмэгтэйгтэй бас ахаа сайхан модны шивнэгээ мэдээ төвгөрөө л явна. А яагаад сайхан мод гэдэг шивнэ гэсэн гэхээр 96 онд бичсэн байна. Би сая харлаа. 8 сард завханд аялж явахдаа сайхан модно гэж одоо манай агуу яруу найрагч явуу хулангай төрсөн нутаг Богдын гол гэж байдаг. Очирван руу яваад ингээд яг дээшээ өгсөө явж байгаа дотгон тэнгэр рүү явж байгаа зам дээр явуу хулангай одоо нутаг байдаг. А яг тэнд нь голын цагт дээр Богдын гол гэж нэг гоё боргоотой асар их хүчтэй одоо нөгөө очирванаас урсж байгаа учраас долгио ихтэй том гол бий. Тэрний ирэг дээр нэг нэлээ их тийм зориуд одоо ганцаараа байх ёстой шиг тийм нэлээ хатгаа том тавтай дээр нэг сайхан мод байдаг. Зууны шамхан цогцолгүй хэрийн салхины шившэн гоолааны холоос бараатай миний сайхан мод хоргийн мөрдөд сэтгэлийн үдээс уяатай. Эгэл цогцолоос өмнө яангүй эгчин хайж нүгэнгүй ээжийн дэш хөөчлаангүй их хотгийн сайхан мод зүрхийн дэшлэх дуушиг зүүн дэрэг хамаарч хадин модны ижиг шиг хиймсэрсэн хэргийн ганц мод миний мод. Шүүдрүүсэн бачин наснда чамд хэрэгсэн шүдэг тэрсэн эдэр наснда чамайг зүүдсэн харуус тэрсэн хэр наснда чамд очин хангаа бэлгийн чимээс сайхан мод нэ. Та нар бидэнд хар модны өрөө гэж нэг байгаа. Зүгээр самрын өрч хэлж самрууд дараа самарчтай хуш модч нэг жилгээр самар. Нэг орцод 30-40 самар байгаад 30-40 хуш мод өрөөстэй ашигтай. Тэр шинэсэн мод гэдэг нэг бөөс гэдэг антик гэдэг байдаг. Бөөс гэдэг юм байна. Тэр ямар инээдгийг хатгаад 850 наснаар Тэвэр багтгүй болоод тэнгэр тул дөндөр гэдэг ийм байх шиг инээдгийг хадгалж явдаг. Ой гэдэг агуу юмыг бид тайлбараа бид ургуулд яв бид зүйлтэй Монголын бүхний үйлс юм хамгийн гол. Тэр бидний ажил бас хичээ. Санаачсан өрн бийж ажил биш. Ой газар хийж ажил биш. Монголын бүхэн энд оролцож хийх ёстой үрээд тав хүндээ сайхан яруу найргийн ой гэдэг туристын сайхан номыг барьж авч энэ номонд бас өөрийнхөө намч үгийг энэ би өөрсдөө болсон байлаа. Тэгээд тав хүндээ мэдээ өсгөө. Энэ оюун салбарын ахмад ажилтан хотын ерөнхийлөгчийн дөрөвчөөр ажиллаж байсан хүн байгаамаа. Тэгээд энэ манай энэ жил оюун байгууллага байгуулсны 100 жилийн ой болж байгаа. Энэ 100 жилийн ойг тохиолдуулаад 100 зохиолчийн оюун тухай бичсэн яруу найргийн номыг эмгэгдэж манай Өвөрхангай аймгийн байгаль орчны газар ажилладаг оюун инженер Батгэрэл гэдэг үсгүй энэ сайхан номыг зохион байгуулж баримтлаад өнөөдөр нээлттэй гэж байна. Тэр хамгийн гол нь мэдээж бид нар оюун модны улсууд мод тарьдаг, ургуулдаг. Гэхдээ энэ үг магтан дуулсан шүлэг найрагл, модыг магтан дуулсан найрагл бас цөөнгүй байгааг өнөөдөр 100 зохиолчоор төлөөлүүлж оруулсан одоо сайхан номыг хэвлэн гаргаж байна. Тэгээ хамгийн гол нь энэ модч
мөнх настай юм, номч мөнх настай юм энэ сайхан бүтээлийг ингэж хийсэн энийг санаачилж зохион байгуулсан Батгэрэл болоод үүнийг ивентэд гэж хэвлэсэн манай уян газрынханд талархах ёстой. Ийм одоо сайхан номыг ингэж баримтлаж хийж гаргаж өгсөн манай энэ үеийн яруу найрагчдын зохиолыг оруулаад тэгээд өнөөгийн залуу үеийнхэн хүртэл ороод өнөөдөр сайхан уншлага болж сайхан шүлгүүдэд хайлж сайхан яруу найргийн өдөр болгож тэмдэглэл өнгөрүүллээ. Ингээд уян модны салбар үүсэж байгасны 100 жилийн ойн баярын мэндийг хүргье. Боловч цомын одоо хошоо эзэн үндэсний Монгол улсын үндэсний төв намын сангийн захирал одоо Баянхүүгийн ичээ авдаг гэж маань хүрэлцэн ирсэн байна. За тэгээ бүгдээрээ бас угтаараа өнөөдөр ингэж энэ одоо сайхан орд өргөөн ийм их сайхан одоо ихтгэл өмшөлтэйгээр 2 дахь намынхаа нэлийг ингээд хийж байгаа энэ одоо үйлдэл бүрэн 60 талт минь дэмжиж уран бүтээлийн минь галыг асааж идэг ихчээгээ одоо бас урьж байна. За бүгдээр ингээд намар амгалан яллаа. Манай энэ гантуу гэдэг баахан шоуус цуглуулчихсан нэг тийм годоосон нарс тэгээд тэр шоунууд нь зүгээр ерөөсөө өглөөнөөс ахуулаад орой болтож иржээд өчигдөр шинэ салбар дээр юм хөтлөө зогсчихсэн өнөөдөр юм хөтлөө зогсчихсэн ийм утга зохиолын залуу 10 үе за одоо манай өөр хангаагаас үрж ирээд өчигдөр манай Баян онгорын утга зохиолын салбар маань хурж ирээд хүрмээр яруу найргийнхаа наадмын шинэ салбар дээр хийсэн. Өнөөдөр өөр хангаа утга зохиолын нэгдлээс хурж ирээд манай зохиолчдын эвлэлээс салбар зөвлөл хурж ирээд одоо ийм сайхан ой модныхоо туйлсыг манай номын санд ингээ хайлж байна. Тэгээд бид нар бол Монголын уран зохиолын гал боломд бол үргэлж ийм сайхан асаж бадарч байх юм байна гэдгийг манай залуу үеийнхэн үнэхээр харуулж байна. За одоо энэ сайхан яруу найргийн уншлага ийм арга хэмжээнүүд болж байгаа яруу найргийн гал ийм сайхан бадарч асаж байгаад бол Монголын зохиолчдын эвлэлийн яруу найргийн төвийн Минжин сайхан бас баяр хүргэх ёстой. Минжин одоо албан ёсоор манай зохиолчдын эвлэлийн яруу найргийн үндэсний төвийнхэн бодвол бас шийдэж ажиллаж байна гэдгийг бол ингээд тал харуулж байна. Тийм учраас өнөөдөр хүрэлцэн ирсэн бүх одоо сайхан уншигчдаа, зохиолчдоо за энэ ой модны төлс бүтээл нь орсон манай туйралчдаа та нарт бүгдээр нь баяр хүргэе. Энэ тэрбум мод гэдэг одоо үндэсний хөтөлбөр болсон явж байгаа хамгийн түрүүчийн тэрбум модны хамгийн үндэс бүхтэй модыг бол бид нар ингээд ургуулж чадлаа. Энэ ногоо мод бол мөнхийн ногоо модоо. Танд бүгдээр нь баяр хүргье. За тэгээд манай Батгэрэл бол өөрөө маш сайхан яруу найрагч. Өөр хангаан охтууд нэг иймэрхүү байдаг шүү дээ. Өргөний хацартай, шулуухан төстас яриатай. Хөгжчдөг, хөөрчдөг тийм нэг юм төв хахтайхны нэг төв тэнэг замтай, төвгөр товгор ийм хүмүүс байдаг. Тэгээд өөр хангаад очих болгондоо Батгэрлийг хараад өөрийнхөө залуу насыг эргэж дандаа хардаг. Тэгээд өөр хангаад би одоо Улаанбаатарт орж ирээгүй бол одоо ингээл яг Батгэрэл шиг нутагтаа шүлгээ өчээд тэгээ хаяа Улаанбаатар орж ирээд гантуу мантуу бас зовооноо. За би нэг номын баяр нэг хичээл хурж ирж хөтөлж өгөх гэж ингээл Минжээ эдрийг цуглуулаад тэгээд ингэх ийм сайхан байдаг. Тэгээд бүгдээр маш баярлалаа. Одоо албан ёсны үг мөг ерөөсөө хэлмээргүй санагдаад байдаг болчих. Танаа дандаа баярлалаа. Их гоё байна, сайхан байна. Тэгээ шүлэг уншаад, номын сан дотор тийм ээ. Тэгээ шүлэг уншаад, шинэ ном төрөөл ингэж байх ерөөсөө хамгийн сайхан юм аа гэдэг. Олон сайхан зочид тунгаа гिचдэр ингээ хүрээд ирсэн сууж байгаа нь маш баяртай байна. Бүгдээр нуултнаас удаан жаргал хүсье. Та бүхэн маань энэ тайлж ургуулсан мөнхийн ногоо мод шиг урт наслаарай. Жис хэлээс яриад байна. Баярлалаа. Шүлэг уншихстай юу? Жоох тийм шүлэг маягийн биш жоох юм хувцастай яаж зүгээр те ер нь бол манай баавын самсрын багшил тэгдэг байсан ингээд ачин пүүз мүүз өмсөн тэгээд би багш гээл тэгэхээр брэнд штэ гэж тэгээд бас брэнд шүү сүүлийн үеийн мод болж байгаа багшаасаа сурсан. За шүлэг уншия. За бодол гээд хамгийн түрүүнд орж ирсэн шүлгээ уншия да. Бодол он цагийн хэлхээсэн дундаас өөрийн тэн дүрийг олж хараад огторгүйн зүг
гүн харц чулуудан бодлогошрох минь одоо болоод өчигдрийг холбож байгаа бодол минь он цагийн гүүр гэж итгэсээр явна. 16хан настай би 16хан шүү. 16хан наснд бодол байдаг юм гэж юу? Оддоос асуувал одод толгоогоо сэгсэрнэ. 16 наснд бодол байдаг юм гэж юу гэж уулнаас асуувал уул толгоогоо сэгсэрнэ. 16хан наснд минь бодол байдаг гэж юу? Тэнгэрээс асуувал тэнгэр харин толгой тахна. За 16-тай байхад шүлгийг уншчихлаа. Батгэрлийн харсан чи 16 нас санаад ороод ерөөсөө очихгүй. Миний хамгийн анхны шүлгүүдийн нэг тэгээд энэ шүлгийг лавсран багшид уншиж өгсөн. Би анх нөгөө шавар болохгүй. Тэгээд энэ шүлгийг уншиж өгсөн чи багш намайг тэгжсэн. Ихээрээ бас тэнгэр толгойг догчохыг харчдаг. Тэгээд их хэр гэдэг шиг их санаатай охин байж тэгээд тэр дүр төрхийг минь дандаа сануулдаг Батгэрэлтэй их чинь хайртай шүү. Монгол улсад ой модны салбар үүсч байгуулагдсны хөгжсөний 100 жилийн ойд зориулаад манай Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн манай Монголын зохиолчдын эвлэлийн Өвөр ханган аймгийн салбар зөвлөлийн дарга Батгэрэл маань өөрөө бол өөрөө ойчин ойн инженер хүн. Тэгээд энэ сайхан бүтээлийг их барьж авлаа. Ер нь одоо байгаль их дэлхий ойн тухай дуулаагүй яруу найрагч гэдэг бол цөөхөн бид нарын үзэг цаасан дээр гүөхтэл одоо их дэлхий байгаль эх орондоо зориулсан шүлгүүдээр тэр цаас амилж нэг ёсондоо өөр ингэсэн өнгө төрхтэй нэгэн бүл ойг үсгдэг. Өнөөдөр ч гэсэн энэ яруу найрагчдын уран бүтээлийг хараад ямар олон төрлийн мод ургасан яасан сайхан өтгөө ой юм бэ гэж харагдахаар тийм л харагддаг. Тэгэхээр өнөөдөр бол бас яруу найрагчдынхаа энэ бүтээлийг бүгдийг нэг хавцанд баримтаглаж ойн тухай ойн туйлс гэдэг ийм сайхан бүтээлийг баримтаглаж авч байгаад бол манай яруу найрагчдын энэ зүгээс үнэхээр их баяртай байна. Энэ бол цаашдаа улам баяжих сэдв. Энэ ойн тухай, моддын тухай туйрвал бол зогсохгүй. Дээрээс нь бид нар бол бас их яруу найрагчид, зохиолчид бол маш олон ойг идсэн хүмүүс нэг ёсондоо ягаад тэгэхээр их цаас үрдэг гэх юм уу та. Тэгэхээр бид нар бол цаас ноолж олон ойг одоо цаас олгож ашиглаж тэр цаасаар ном хэвлэлэн хийж тэр цаасан дээр гар норгон хийжсэн хүмүүсийн хувьд бол ойг нөхөн сэргээх Монголын болоод дэлхийн одоо экосистемд хор хохирол учруулахгүй байх тал дээр хамгийн их дуурч явах хэвээр тийм хүмүүс. Тэгээ өнөөдөр бол эхний одоо сайхан бүтээлүүд гарч эмхтгэгдээд нэг хавцанд орлоо. Дараагийн олон бот номын их болно гэдэгт итгэж байна. Миний бүтээл хүртэл бас энэ номонд багтсан. Моддын тухай маш их хүчин өөрийгөө бол бас мод гэж төсөөлдөг тийм залуухан яруу найрагч байхдаа өөрийгөө тэнгэрт хүрэх санаархалтай тэр мод миний мод гэдээ өөрийгөө бас бичдэг тийм тэгээ чив чимээгүй засан дор бодлогоширч ургадаг мод гэдэг өөрийгөө бол их модтой их зөөрлөж бичсэн. Тэгэхээр би бол бас лыг энэ яруу найрагчдынхаа өтгөн төгөл дундх өөрийн гэсэн өнгө үндэстэй нэг л мод. Санаатахад хин сүү тавнаа дамтагдаж салхиных нь үзүүрийг залгихад анх хоолой дарагсан баржганы бор талбын тэргэл сарн туулж уралгүй хээр хондог тэнгэрийн хэвтэр буурал тал минь тааны цагаан толгойноос өөр тайлбарлах цэцэггүй нүцгэн тал минь нандин эрхэмсэг игэл баригдын туйл нар хур царайчилсан газрын сайлтай хормой минь тэнгэр тийжиж чулуу ханарааж төрөхөд тал минь торог шиг зөөл байсан чи жаргал зовлон хоёрыг амсаж идэлж чулуун дээр чинь баяр бангийн нулим соногоход эрх хүн шиг нуруутай бай гэсэн шиг эргүүлж над руу цацсан хатуугаас хатуу байсан чи сайран дээр чинь нүдэлсэн жигүүртэн тэнгэр тэнгэн өчгөд салхилгсан ихэдэн чам дээрин эргэж буудаг бодгон болсон ингэний баригон хагартал савирсан цусны туяатай сүг чи залгилж зовлон тогсолж чинсэн хөгийг нь авирлуулсан дээдсийн чарил харуулж олсон тэнгэрийн садригч дэлхийн төвтэй чи нийлүүлсэн чиний шарах зүрхний минь
шархнаас хождож анина талмын тулын бичээрээс ихтэн тогтоон дэлгэсэндэн чи намайг ирэх болгосон туулсан зуунуудын гашуун сургамжийг хийж зүрхлээгүйдэн чи намайг гинэн болгосон газрын нүдэн болгын чин хад цоолсон догшин санаа намайг эренбий болгосон хөрөөний иршиг алсын намхан уулсын чин орой хөх гадын чин эрт улаанд намайг бадрамгүй болгосон сайхан чиний минь гандах идэгдэх хоёр сартай шинийн чин чимэн зангах цагаан аялгуу намайг уйдхан болсон нутаг усны минь хаяа үлзийт төмөн нуур тойрмынхан ширхэгхэн гац чулуу хүртэл намайг хүн болгосон байдуу минь уулсан дуурайм толгойд минь буурал сууж багтаан хөгсөн хинсүү гадагшлын цагт шүлгэн би чам дээрэн хүн чулуу шиг өрхөд сүүдрийн даржуулахтан илгийг чин цөмдөн шингэнэ баржигны бор толмын агой хүмүүн баугийн хамгсрын ичиг аргуудыг сэтгэлдээ манай номын сантай танилцаад манай номын сангийн ажлыг сайхан байна хамтарч хийж байгаа ажлууд маань үр дүнтэй ингээд надад бэлэг өгсөн тэр бэлгийн дотор ийм алчуур байсан. Энэ Австралийн гайхалтай. Тэгээ бас ногоон. Тэгээ энэ Австралийн парламентын даргын бэлгэлсэн бэлгэн дотроос гарч ирсэн энэ гоё сэлк алчуурыг би хэрэлдээ зөөж өгөх гэсэн. Вау. Австрал тийм ямар тийм бэлээ. Энэ чи бас бэлэг ерөөлтэй альва юм дандаа одоо учиртай байдаг. За ингээд одоо цэнхэр нээлттэй. Тэгээд ерөнхий яг та нар хүний бэлгээ гүйтгэрлээ гэж битээ одоо надад одоо байгаа гоё дурсгал бол ийм байна. Тэгээд өнөөдөр бүх юм надад их гоё сайхан санагдаж байна. Миний одоо хамт олон миний одоо унган гэр бүл болсон утга зохиолын хамт олон миний одоо удаах гал болгонд болсон үндэсний номын сангийн хамт олон нийлээд ингээд ногоон хөгжлийн төлөө дэлхийн бид нар ер нь дэлхийн насыг л нислуулах гэж байна шүү дээ. Бид нар бол шүлэг хүчиж их л олон мод үрсэн байх. Тэгэхдээ бид энэ мод дахиж ургах ёстой, дэлхийн ногоон байх ёстой гэдэг энэ сайхан үндэсийг үргэлж усалж байгаа маань бидний бас нүглийн намжиж байгаагийн хамгийн том хэлбэрээ. Тэгээд дүүдээ энэ сайхан ой модны 100 жилийн баярын уран бүтээлийг сайхан бүтээлүүдийг тойрвож шинэ номоо гаргаж байгаад баяр хүргээд тэгээд Австрал твшиг мөнхийн ногоон дэлхийн маань мох настай удаж явахтай баярлалаа. Хамгийн гол нь манай ичиг хичээн сая өнгөн дотор Австрал твшиг мөнхийн ногоон гэдэг одоо гайхамшигтай. Тэгээд түрүүн тэр богдынхаа тэр олон сайхан хүмүүстэй уулзаж явахад буян тогтох гавьд ярьж байсан нөгөө 9 нэмэх гэж том чуулган болсон юм байна шүү дээ 9 нэмэх. Тэгээд энэ бол Монголын ногоон 9%, тэгээд 9%-ээс дээш болгоно гэж ингэж зүтгэж байгаа хүмүүсүүд та бүхэн тэгээд энэ сайхан ерөөл Батбаяр шиг болтугай 9 нэмэх байх болтугай гэсэн бас ерөөлийг өргөё. За энэ хүү сайхан одоо номынхон дээжийг Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар шинэ бүтээл гарсан одоо зохиолчд маань үндэсний номын сандаа одоо номын дээж одоо өгдөгөө. Тэгээд тэр ёсороо үндэсний номын сангийн одоо ихэ хичээгээ бас одоо хөндлөхөөрье. За баярлалаа. Та бүхэнд өнөөдөр хүрэлцэн ирсэн бүгд энэ руугийн сайн сайхан бүхээгсээр ой гэдэг бол маш сайхан тожин нарсаг энэ жил очиж үзсэн. Үнэхээр махархмаар сайхан ойжсэн гэж байдаг юм лээ. Тэгээд Батгэрлийн минь өнөөдөр миний одоо зохиол байгуулалт хоёр дахь сайхан номынхын нээлтийг хийж өгч байгаа маш их баярлж байна. Тэгээд үүдээ ажлын номыг нийт одоо нийт хамт олон 100 жилийн баярын өдөр хүргэж авч байгаа ирүүдийг сайн сайхан бүхний хүсээрээ. За баярлалаа. Их сургуулийн англи багш нарыгаа би одоо энд заавал одоо нэр хүсээ хэлэх ёстой. Манай одоо гомсрон багшаа одоо хэлэх ёстой. Тэнгэрийн орон төвшин гомсрон багшаа. За манай Баатар хэлэг багш байгаа. Монгол улсад одоо ой модны жилийн цагийн судал гэдэг одоо энэ зүйлийг хамгийн одоо оруулж ирсэн Баатар хэлэг багшаа. За манай ангийн багш одоо Бачулуун багшаа. Цэнгэл багшаа манай ойжуултын багш Цэнгэл багшаа, тагсаацын багш жоохон цогоо багшаа бүгдийг одоо их сургуулийн багш нарыгаа бас хэлэх ёстой. За манай одоо ураантаар ажилласан одоо Бямба багшийг
гэх мэттэй одоо буян шиг хичээгээ ойн техникиндээ одоо бүгд нь одоо сургуульд одоо хайртай шүү. Ойн техникийн одоо үеийн төгсөгчтэй одоо бид нар бас ингээ ойн модныхоо энэ салбарыг одоо бодож дээж авдаг шүү гэдэг одоо зүйлийг бас хэлмээр байна. За тэгээ оюуны багш маань одоо бид нарыг одоо их сургууль яг одоо хичээл зааж одоо хэрийн дадлахад одоо дагуулж явж гэж юу юм гэдэг одоо тэр сайхан одоо зүйлийг одоо бацсан бүрийн одоо модонд очиж ингэж одоо дадлахын ажлыг хийж одоо дурлах энэ одоо сэтэл одоо хүслийг төрүүлж өгсөн одоо багш маань тэгээ одоо ч гэсэндээ одоо би одоо ангро одоо энэ номоо тухай ингээд санаагаа авчаад тэгээд одоо бол би хийж болж байна. Тэр үедээ би дотроо юу гэж бодсон, бинжээ найзаараа хэлсний дараа юу гэж бодсон гэхээр зэрэг миний багш Монгол улсын одоо ойн салбарын одоо бодлогыг манай техникийн багш нар тодорхойлж Монгол улсын ойн одоо бодлогыг авч явж байхад би багш дээр очих хэрэгтэй юм байна. Монгол улсын үндэсний төв номын сангийн захирал нь одоо миний нутгийг гэж баярхуугийн хийж явуулаа гэж энэ сайхан хүн байхад энэ ажлыг би хийхгүй бол хэн хийх юм гээд өөртөө одоо тэгээ өнгөрөө үн чинь зах цухаас нөгөө аюулсны багш нь миний намайг юу гэсэн гээд аймагтаа ярьцсан. Нөгөө номод гарах гэж барыг жил болсоо тэгээд яг ямар ч байсан сайхан үтсэн тэгээд багштай номынхаа дээжээр хатуулъя баярлалаа. 2007 онд оюутан болчиход бас манай багш нар ч бас өөрсдөө хэмжээнд надаас бас нэг шүлэг тэрлэж оролддог. Би ч одоо тэр дээр мараахан байгаа. Тэгээд оюутан маань нэг оюутан шүлэг гээ бичлээ гэдэл шуугилдаад явчлаа. Эхлээд анги доктор тэр хэвнийг уншсан юм шиг байна. Тэгээд багш нартай тэгээд ерөөсөө бид тойрч сууж байгаа галын дээр гээд оюутнууд орой болгон 11 цагт унтахтаа өрийн дуулцаад утдгийг тэр одоо суурингийн одоо ясан хэмэд байдгийг тэгээд нэг орой нэгээ суужсэн чинь шүлэг уншигдлаа. Ерөөсөө яхаа өгүүлбэр гайхалтай бичсэн байна. Саний дөрөвний уншдаг тэр сөргө бугын бэлчийг одоо ямар ч хэдэд дээ тийм. Тэгээд тэр шүлэг байгаа. Тэгээд яасан бэ гэхээр бид тэр шүлгийг ерөөсөө энэ суургийнхаа энэ явсаар байгаа энэ манай салбарын бас нэлээд ийм одоо даацтай байрлалт юм шүлэг болох юм байна гэдэг тухай бид ярьж байсан. Тэгээд оюутан байхдаа тэр шүлгийг бичиж байсан. Магадгүй одоо уран бүтээлчний цаанаас нь тэгээд сэтгэл нь хөөрөөд одоо тэр нарийн одоо үрдс юм ингээд төрөөд тэгээд тэр одоо энэ мэрэгчлийг эзэмшээд тэгтээ бас одоо төрсөн шүлэг болоо гэж боддог юм аа. Тэгээд уран бүтээл өндөр амжилт хүсье. Сайн үсгэе. За баярлалаа. Болор цомыг ойн тухай одоо шүлэг уншиж авсан одоо хоёр зохиолч байна. Нэг нь манай зохиолч Өнгөтийн цоолгой явуул Дэр мод гэдэг шүлгээр болор цомыг эзэн болж ирсэн гэлээ. За манай хамархуу ургийн мод шүлгээрээ бас одоо болор цом авч ирсэн. Тэгэхээр болор цомын одоо яг тэр одоо шалгуур тэр өндөр бүсгүйг дагаж хойн модны сэдвтэй юм хоёр одоо шүлэг бичсэн байт юм лээ. За тэгээд яруу найрагч маань бол ер нь хамгийн нандин зүйлс болох аав ээжийнхээ тухай бичгтэй, хайр сэтгэлийнхээ тухай бичгтэй, дандаа одоо модын тухай бичсэн байдаг сэтгэл их маш их сайхан таалагдчихсан. Гэрэл докторыг орж байна. Сая багш нар маань өмнө бүгдээрээ ирнэ гэж сэтгэл өндөр өстэй нөгөө яг хичээл заах цайлан яг давхцаад байгаа учраас би одоо тавьж бүгдээр энэ номыг уншиж танилцуулаа. За тэгээд өнөөдөр энэхүү одоо үйл ажиллагааг одоо зохион байгуулахад ойн салбарынхаа одоо хамгийн олон одоо хүмүүст хэлд болгож энэ одоо ойн ахмадуудыгаа нэгэнд одоо цуглуулж одоо авчирсан бас инхтэй авахтаа бас маш их баярлж байна. Надад идэргээд за тэгээд хамтын зөвлөлийнхэнд одоо бас ойн салбарын Хорон цагт орсон нийт алтуудаа ойн салбарын 100 жилийн баярын мэндийг дахин өргөж өгшөөе. Баярлалаа. За ингээд хамгийн гол газар Монголын зохиолчтой эвлэлтэй одоо намын дэжээр бол яа их чихсэн цагтайгаа асуурж байна. Зохиолчдын ордон өдөртөө хэд хэдэн хүмүүс ирж шинэ номынхаа дээжийг барьдаг. Барьсан дээжийг нь бид нар удал хаатныхаа зургийн өмнө тавиад үр хойч чинь ингэж явна шүү гэж ингэж бас тайлгнад юм аа. Тэгэхээр өнөөдөр энэ Батгэрлийн маань нэмэгдсэн 100 найрагчийн үгээр бичсэн шүлэгэн одоо Монголын зохиолчдын ордонд бол найрнаа. Түрүү би нэг зүйлийг
бас хэлхээ хойшлуулсан. Миний багын найз Жигжид Цэрэнгийн Батундрах гэдэг ой инженер хүн байлаа. Улаанбаатар төрж өссөн найз маань ерөнхийлөгчийн тэрбум мод санаачлаг гарахаас өмнө би Монголоо ногооруулна гэдэг Завхан аймгийн Ихөө суманд аав ээжийнхээ нутаг руу яваад ирсэн юм байна. Тэгээд түүний аав Жигжид Цэрэнгаа бол Монголын ойн салбарын анхны инженерүүдийн нэг мөртэй, нэртэй, даруухан тийм сайхан хүн явлаа. Тэгээд аавынхаа мэргэжлийг өглөөд найз минь ойчин болсон. Тэгээ хотын бидэндээ ойн агаарыг сэнгнүүлсээр ирээд маш их бахархалтай байдаг гэсэн. Би найзынхаа ачаар соёл урлагийн сургуулийн радио телевизийн сургуулийн хашаан дотроо мод тарихаар зөвлөгөө авсан чинь ирж газрын үндэслэл гэсэн байхгүй юу? Шарфаас танаа энэ жижигхэн зайд гэсэн чинь би үгүй чи гацууд хөлтөө гэсэн. Тэгсэн чинь үгүй энэ хөрш шороо ийм байна. Чи битгий энэ бутыг готтоо шарфоос голтгоор энэ мос ямар гоё гэж тэгжээсэй. Тэгээ өнөөдөр миний найз ковидоор Тэнгэрийн оронд очсон ч гэсэн найзын минь зорилго нэгт анд нөхд нь багш нар нь залхамж халаан энд байгаад их баярлжээ. Тэгээд Жигжид Цэрэнгаадаа Батундрах найздаа үндэтгэл илэрхийлж энэ үгийг хэлж байгаадаа бас баярлж байна. Ой модны туйлс гэдэг энэ номонд бол Монголын үе үеийн 100 яруу найрагчийн ой модны тухай шүлэг бол багтсан байгаа. Тэгэхээр юугаараа энэ ном их онцгой юм бэ гэвэл ой модны түүхийг ой моддын тухай яруу найрагч, Монгол найрагч өөрийн ертөнцөөр харж бичсэн тэр шүлгүүдийг төвөрлж одоо эмхтгснээр их онцлогтой. Ер нь яг энэ чиглэлээр гарч байгаа анхны ном болох юм аа. Сонгож авсан яруу найрагчдын тухайд гэвэл одоо ноён утаг данзгаар авж байгаас эхлээд их зохиолч Дашторж, Нацагдорж, одоо Бицээ Явуу уулан гээд Цэндийн Дамдын сүрэн гээд одоо үе үеийн Монголын бичгийн их мэргэд ой модны тухай өөрөө хэрхэн одоо өөрийнхөө нээснийг бол харуулснараа их үнцэнтэй гэж бодож байна. Тэгээд Монголын зохиолч Дэвлэлийн Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүн Батгэрэл маань одоо ийм сайхан санаачлагыг гаргаад Монголын зохиолч Дэвлэлийнхээ 95 жил Монгол улсад ойн салбар үүсэж өгсөний 100 жилийн ой дээр ийм сайхан бүтээл гаргасанд одоо туйлын баяртай байгаа. Монголын зохиолч Дэвлэл бол хамтран ажиллахыг хүссэн бүх төрөмс байгууллага хувь хүмүүстэй одоо ажиллахад нээлттэй болоод уран бүтээлийн төлөө Монголынхоо их хэл өв соёлынхоо төлөө бол бүхнийг хийхэд бол бэлэн байна. Ой модны туйлсын номын нээлт яруу найргийн уншлагыг бол хийхэд Монголын зохиолч Дэвлэл бол хамтарч оролцож байна. Тэгэхээр яруу найргийн уншлагт бол энэхүү номонд бүтээлээ оруулсан зохиолч яруу найрагчд маань ирж одоо өөрийнхөө яруу шүлгээсээ өргөсөн энэхүү номонд орсон шүлгүүдийг одоо төвөрлж эмхтгсэн нь бол одоо өөрөө ойн инженертэй мэргэжлэр төгссөн одоо Батгэрэл маань хийсэн байгаамаа. Тэгэхээр ойн хүний нүдээр, ойн салбарын хүний нүдээр одоо яруу найрагчдынхаа бүтээлийг цэгнэнэхэнд их сонирхолтой байх гэж би бодож байгаа. Тэгээ нэг ёсондоо ой гэдэг одоо өн мөнхийн тийм ээ амьд ертөнцийн тухай Монгол найрагчид хэрхэн одоо бичсэн нь их сонирхолтой л гэж бодож байгаа. Яруу найргийнхаа үндэсний төвөөрөд яруу найрагчдын нэрээс талархаж байгаа илэрхийлье. Модны тухай түрүү хэлж маань үгэн дотор гарсан ямар сайхан үг вэ? Ногоон эрдэнэ гэж. Энэ сайхан ногоон эрдэнэний тухай бичээгүй яруу найрагч байхгүй. Байгалийн дэлхийн харилцаас одоо бид юу байхгүй. Манай төрийн шагналт яруу найрагч Нямбугийн Нямдорч найрагч маань бичсэн нэг бодлогоо шүү дээ. Би түүнийг нэг сэрж мэдэрсэн тухайгаа таньж одоо олсон тухайгаа бас нэг зогссон шүлэг бодлогоо хэлье. Нямдорч найрагчийн хос ямар явах хүчтэй явдаг бол навчныхан нараас явах байсан байх. Хос ямар ярих хүчтэй ярьдаг бол навчныхан тухай ярих байсан байх. Богино шүлэг байдаг. Би тэр шүлгийг уншичаад юм яагаад мод ямар явах хүчтэй бичээгүй болоо гэж бохойд бодож байсан. Тэгээд бүгдээ нэг модны шугуурч одоо модны дор сайхан салхилаа мэдчих явахтай
хос модны яг нэмдэрч бай яагаад хосыг одоо мод модны дотроос онцлсан болоо гэж одоо бодож тэр нарийн гол сайхны мэдрэмжийг олж нээсэндээ тухайн үед ихэд хөрцөж байсан. Учир юу гэхээр хосороо цагаан хөлтэй та бүхэн намайг бодоод ирэхээр ой модны одоо үсэг хүн бол яг харахгүй хос мод болж өргөдөг. Тэр цагаан өнгөн дээр шаран галтан гэрэлтэж байгаа нь бол ой модны хамгийн том үсэг хүн байдаг. За тэгээд навчин хийсний дараа тэр ой модонд хамгийн одоо гонигт тийм одоо мод бол хос мод байдаг байна гэж бодож байна. Тухайн үед нэмдэж мэдчихсэн энэ шүлгийн одоо гоо сайхны болж гарч ирлээ. Энэ мэд одоо манай явна ажлын шүлэг бүтээлийг энэ сайхан номон багтсан олон шүлгүүдийг ингээд задлаж үзэх юм бол энэ номонд бол зөвхөн одоо магтаалын шинжтэй шүлгүүд биш юм гоо сайхны тухай ойлголт энэ их байгалийн хайршлын тухай их ухаан одоо энэ шүлэг явна гэдэг амжилт энэ номон багтсан гэж ингэж ойлгож байна. За тэгээд номын баяр болсон төрлийн нэмж шүлгэнд одъя. Хүрэн дүнзэн байшингийн нөмөр талын ганц мод. Хүүхдэн зориулсан тарж буй эцэг үрийн ганц мод. Энэ ногоон аавн дээр басан учиртай болгоно гэж өдөр боддог боллоо. Энэ ногоон аавн дэргэлжин томдон хариулгая гэж өдөр усалдаг боллоо. Ир хонгор үрийн эцгийн чимдамд тарж байна. Мөчөртөн тэмүүлж үсгээ гэж мөрөөр хүслэн бас шийдэж байна. Өглөө эцэг шууд мөчөөс мөчөртөнд үүрийн тэргэлдээд өдрөж зүгээ тоглох гэж энэ хонгор үрийн инээд жаргалыг авчирна гэж бодох тусам сайхан санагдаж бороо салхийж ажиглах үгүй тарж байна. Үр чимдам мод тарж байна. Үлгэр гэж өгөх тэргэл сарн дуглах гэж үндэс мөчрийг цонхон талдаа харагдаг гэж ногоон бүрдээр ном мод тарж байна. Нөөцсөн их баяр цээжин гүнээс төрж байна. Хүрэн дүнзэн байшингийн нөмөр талын ганц мод хүүхдэн хожим хань болох эцэг үрийн ганц мод наран зүг ургах болон намайг эзэмдэж ургасаар болно. Одоо салбар Монгол улсад үүсч өгчсний түүхэн 100 жилийн за Монголын зохиолчдын эвлэлийн 95 жилийн одоо өндөр их одоо энэ онд тохиож байна. Тэгээд одоо энэ хотоо сайхан хоёр байгууллагын одоо хоёуланд нь одоо хамаатаж үйлс бүтээлэнд дэлгэрүүлж явдаг манай Бат гэрэл маань одоо 100 жилийн хаан ойд энэ олон сайхан яруу найрагчдын бичсэн ой модны сэдвт их байгалаа хайрлсан тэр уянгат одоо шүлгүүдийг эмэгтгэж нэгэн одоо Монголын уран зохиол нэгэн шинэ хуудсыг бас нээсэн ийм сайхан одоо өдөр болж байна. Намын баяр өргөн дэлгэр сайхан боллоо. За намын баяр олон сайхан одоо манай ойн салбарын эрдэмтэд судлаачид өргөнөөр ирж манай яруу найрагчид бас ирж одоо намд багтсан шүлэг бүтээлэнд дуудсан ийм нэг сайхан өдөр болж байна. Ер нь бол одоо мод хүний нас хоёр одоо ямар үлээ. Тийм болохоор энэ хүн гэдэг энэ нэг одоо бодгаалын дотор байдаг тэр нэг сэтгэлийн ойшгуугаас урган гарсан тэр сайхан шүлгүүд ном болж үлднэ гэдэг нь мөнхийн одоо энэ хотгийг олж байгаатай адилхан зүйл юм аа. Тэгээ сүүлийн үед бол одоо манай зохиолч яруу найрагчд маань орон нутгийн одоо салбарын зохиолч яруу найрагчд маань тэр нутаг нугдаан одоо яруу найргийн төвлийг байгуулж мод тарьж ерөнхийлөгчийнхээ одоо санаачилсан тэр бүм модны одоо энэ хөтөлбөр хүрээнд бас нутаг нугдаан яруу найргийнхаа төвлийг байгуулахаар мод тарьж байгаа юм олон сайхан үлгэр жишээ одоо үйлс бүтээл сүүлийн жилүүдэд их идэвхтэй болсон. За бид ер нь бол их байгалийнхаа тухай бичиж их байгалаа хайрлаж явах яг харахгүй юм үүрэгтэй улсаа. Тэгээд энэ үүргийнхаа эзэн байж ирсэн ойн салбарынхаа хамт олонд одоо 100 жилийн мэндийг хүргэе. Бат гэрэлтэй энэ сайхан номыг эмэгтгэж гаргах санааг олж тэр санаагаа сайхан биежүүлж өнөөдөр алгандаан тосож энэ олон сайхан төмнийг цоглуулж ингээд номын баяр өргөн дэлгэрээсэн найстаа уран бүтээлийн өндөр хамжилттай хүсье. Баярлалаа. За цэцгийн чанарын өмнөж төрийн баярсан. За энэ бол бүтээлд болсон олон сайхан найрагчид бас хүрсэн ирсэн байна.
За өөрөө бүтээл орооны бас Монголын утасыг олон сайхан найрч бас нэгэн ирсэн байгаа тулгая. Өгийн бацангалыг өрья. Шүлгээ уншаач гэж хүсэж байна. За өнөөдөр энэ Монголын ойрчтын сайхан өдөр болж байна. Би Батгэрэлтүүдийг баярлаж байна. Өнөөдөр анхудаа царайцыг харж байна. Энэ номонд орох байтугай. За одоо манай Мишгэн цэдэн дөрж агуу их найрагч маань дөө бүрүүдэрж байгаа юм тийм ээ. За миний багш намайг Жамангарын сургууль Дорн орны утга зохиолын сургууль байхад хичээл эрхлэгч байсан. Шойсрын давгдорж соёлын гайд зүтгэлтэн багштаа хүндэтгэл өргөе. За энэ хүн бол миний өдрийн сэдний албаны дарга байсан агуу дүүмэн аваа. За тийм шүлгээ биш. Би бас өдрийн сэдний буйнаар Сэлэн аймаг энтрээр их явсан. Нөгөө зэт намба гош. Миний тэр тэмдэглэл багч одоо тэр нөгөө ургамал юу энэ бол бас энэ Сэлэн нутгаар явах том нэлээд мэдэрсэн шүү. Энэ дотроос Болтмек маргаад манай Дэмбэрэл сайдын улсын хурлын дарга Дэмбэрэлийн хүү нөгөө Болтмек марч нөгөө ногоон хөгжлийн сайд байлаа. Тэгээд урлагч дарга байх та намайг нэг авч явсан. Намайг ч өгтөө баах сэтгүүлчд авч авахгүй. Тэгээд энэ зүүн гэцгээр орч тэр чинь нөгөө мал тариалан хоёр ч монголч бас нэг ингээд дайснаад байдаг юм билээ шүү дээ ер нь. Мотгүй яруу нар гэж байхгүй лээ. Баясаа хийж байгаа юм. За чи тэнгэр төр өчүүлэх. Сайцсан дан бүгсэн амин хоохоологч цээжиндэн дүрлцсэн үгэн гэлэлгүй цаазын элчиг зоригхон амьдраагүй цагийн боол хөвгүүнэ гэсгээ тэнгэр минь ориглон нар шиг ялтам шөнөөр оддын доор хамтдаа алхсан ч очлонгийн сэнхэр хавар шиг жавхалцсан огтойчин би хамтлаа өмсөөвэ ойхон хийшиг загийнхаа хөөнд тойхон бүсгийн хархан нүднээс уянгалаг мөрөөдхийн аялгуу сонсон тунгалаг үдшийн дурсаж дуустгүй өмөө тотын самууд худмаар үлэмжийн чанараа аялан явж өвсний шүүдэр зүүлбэнд бэлтгэнсэн өвгдийн нутгаа мартсан нүгэлгүй дорны ялдам цавдар нарнаа дотны өрөө өрөө хижигэн долоон бурхан одыгтэн харахаар доглон нулимстай санлаа тэнгэрэ алтан нарны жагтхан цэллэх амраг навчин халуун нулимстайч намилсан бөхөлзөдгүй тэнгэр зяатай найрагч нэгэн бод моддоо би цайзан дан бүгсэн амин хохоологч цээжиндэн дүрлцсэн үгэн гэлж цаазын гэлтнээс зоригхон амьдрах цагийн мушиг хөгөөнэ өршөө тэнгэр минь Heute wollte ich da, gibt es ja was auch. За баярлалаа. Монголын зөвхөсний эдийн ярмаарч бацангал найрагчтай баярлалаа. За мөн энд одоо бас бүтээл нь орсон манай чөдөр нэмийн туулагч эрхэмсэг хадагтай эрхэм сайхныг маань байгаа. Туулагч та маань бас шүлгээ уншаач гэж хүсэж байгаа эрхэм хичээгээ. Чөдөр нэмийн туулагч маань завхан нутгийн охин байгаа. Эрхэм сайхан компанийн өдрийн амар амгалан байлаа. Үнэхээр одоо та бүхэндээ нэхий яслахаас аргагүй сайхан хүмүүс сурчээ. Ой модны сайхан төл сэмэгт. Одоо миний шүлгийг багтаасан Батгэрэлтүүдэд баярлалаа. Үнэхээр хөтжин. Тэгээд та бүхэндээ шаргал навсын зөв гэдэг энэ номд орсон шүлгээ хадгалж бийо. Шаргал навсын зөв алхаад баймаар. Сайхнаас сайхныг бодоод алхмаар. Өчигдрийн буруу өнөөдөрт тохолгүй өнгөцийн нурвагийн бүтэхгүй бүхнийг уучилж өөршин нэмтрэх шаргал навчсан зөв алхаад баймаар илчилгүй эзэн цөлшиг эзэнгүй орчлон эзэнтэй болтол эгэл сайхныг дуулан эргэж ирэхгүй навчсан зөв алхаад баймаар навчис үзэгдэхгүй болтлоо унсан намар орон бүдэл грэс юу хүлээж байгаа мэдэхгүйч хараад баймаар юутай их уйтахад хаашаа ингэтлээ их яарнэ
наранд шаргалдах жаргалтай навчсыг дахин харах цаг хугацаа дэндүү болж дараа жилийн намар надад юу хэлхийг даанч мэдэхгүй болохоор амьдрал чи дэндүү баян юм ахаадны эрх намар ингээд зогссон ахин ирэх цаг хугацаа чи адилхан хүн бүхэн оддоо байгаасай шаргал навчсан зүг алхаад л баймаар шаргалхан намар минь төр баяртай. Ой модны туйлс гэдэг энэ сайхан номонд миний шүлэг бас одоо оржээ. Энэ одоо чимээг сайхан мэдээгээд Батгэрэл найрагч маань надад хэлсэн. Тэгээд өөрөө бас энэ сайхан шүлгийг минь сонгож оруулсанд их баяртай байна. Шаргал навчсан зүгт гэдэг шүлгээ энэ номонд оруулсанд Батгэрэлдүүд их баярлж байна. Цаашдах нь уран бүтээлд амжилт хүсье. Баатар ах маань арын хангай нутаг ганган надааж вийхүү гангангүй. За тав хүндээ өнөөдрийн сайхан мэдрэлгийа. Тэгээ би уулын шүлгэн бүлгүүн шиг гэж бодог юм аа. Антолог дүүмэн шууд зогсолтод оруулаад. Тэгээд энэ сайхан уран бүтээлчийнхаа бөөрөнд бүлээч оюун шүлэг нь бас уусын гэж бодож ирсэн чинь ингээд шүлэг унших болчлоо. Тэгээ би энэ ой модны энэ мэрэгчлэн хүмүүсээр сая бэгээ суужтай бахархаа сууж ирлээ. Хүн нэгнээс өмнө хүндрэлтнөөс урд хүний амьдралын диваажиг бүтээж бий болгосон ийм агуу мэрэгчлээ хүмүүс юм байна. Ой мод гэд яагаад мэрэгчлээ гэвэл бас ой ухаан гэд яагаад хэлсэн бол ямар гоё юм бэ гэж бодож суулаа. Тэгээд би бас энэ эрхэм сайхан хүмүүстэй та нар урд удаан насарч уужим сайхан сэтгэлэн дэлгүүн байж ондорсон сайхан хүсэл нь бээгд байж ургасан мод шиг дэлгэрж байж өмхөрнө модчин өөрсдөө өмхөрнө үр ачнартаа бордоо болон сингэн өөрсдөө бид нар үхнээ үхэн өөрсдөө яг үрдээ дэвснэ гэд энэ үгийг хэлмээр санагчлаа. Тэгээ сая би энэ номыг харсан чинь амар бацангал татархал төрлөө. Энэ агуу их нацагдалжаас ахуулаад тэр томчуулгүйгээ бүгдээр оруулаад тийм үү анта баян самайч хүртэл орсон явж байгаа шүү. Тэгэхээр би ата хөдлөөд энд нэг орж шүлэг бичээ гэж бодсон. Тэгээ яг бичээ суужсэн чинь гантолог дуудахаар ингээд сандраад гараад ирлээ. Гэхдээ 8 мөрийн уншаа дараа нь гүйцээ ядгүй. Тэгээ сая сандарч байгаа бол шилээ хуулаа гэж. Сайхан амьдрал минь ой ухаан шим дүр зураг болж буй минь орчлонгийн шан төсгөө талбун зам нь урах унах дэлбэ дүн өвөлд ургах ой модны нууцхан хайр дэвсэн модод минь халан журдсан модос минь элчин танд бүлээжилж мөчөрчин би ургая. Манайхаа энэ сайхан найрагчд ирэхлээр гоё байгаа үстэй. Манай нутагчид бас их сайхан байгаль сайхантай ийм нутаг юм аа. Энэ шүлэг яа юм. Нэг анхны шүлэг энэ юус анхны үед уншиж та нар болж байгаа Москва улсын үдшигч. Энэ шүлэг яа. Москва улсын үдшигч. Салбигийн хөгжмийн сонгодог алтан баялгуу сонсогдох Моддын бяцхан төглөөс Москва улсын үдшигч оюун хажуугийн хуучин гүүрийн халтгалшин Николай Гомлов зогсож шулуун мод годамжны шуулмгийн хайрцагдах амарын захидлыг зүүдэхэд доргоолмын бол давны хүнийг яруу товсомч цэгийн жагсаалын ялдам тундаг дуул хөөрн оройн шинэ чадрын өргөнд огттой болцсон хэвтшин хоорч анирхан үрийн дууш Александрын аялал хийхэд Доньявтгийн хөгжмийн туун төрчтэй нотод хийсэх Марин Потовсергоос Москва улсын үдшигч оюун дэрэгдэх боломжны зүүдний дэр мотыг ногн Владимир Троцкий хөгжөөж гасар модны төвийн ганцаархан шатгууд эцэс бос хийж Ивэрийн боловны төлөвлөж борооны хэлж сасны ахын зөвдөйн салхисан дуулсан
шарахтай эрчим хүүхдүүд шайдацгийн жимхоныг сарнууд дээр сурч оюут таслалны оролцсон бүртээр дахин татгийг үтгэж шалтгаалын хүүхдийн шаргалаа илүү уусгаж модын амьдны сургангаас Москвагийн үзэж оюутсан. За энэ сайхан ойн байгууллагын 100 жилийн ойд танаа энэ сайхан номын өргөө болсон эрдмийн ундраа болсон сайхан номын сан бидний хүлээж авч яруу найргийн сайхан наадам зохиосон төвөрийн өмнө та нарын ажил төрөл чинь өндөр амжилт хүсэж та бүхэндээ сайн сайхан бүхнийг хүсээрээ. За ингээд ойн байгууллагаа 100 жилийн ойд оролцож байгаа энэ ойн мэрэгжилтэн инженерүүд ойчтой юуны өмнө утуудаа насаж эрүүлэх сайн сайхан байхыг хүсээрээ. За ингээд танаа байгууллагын энэ номын сангийн хамт олонд цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэж сайн сайхан бүхнийг хүсээрээ. Эрдэнэ ноён хотогт арга чангаар нь болоод тэгээд агуур цэндийн дэвдэл сүрэн агуур сономын бодвол дэндвийн бүрэгдэр шарвын сүрэнжүүгээд Монголын утга зохиолын үе мэрэгдийн ойн тухай, навсын тухай энэ сайхан бүтээлүүдийг хүргэсэн ингэж бүтээлүүдийг 100 жилийн түүх дойр хүрээнд нэгэн сайхан ботид баримтаглан бүтээсэн эрхэм төвлөрөмөр юм төрөөр халуун баяр дахин хүргье. Тэгэхээр багаж чийсөө. За Монгол улсад ойн модны салбарын үүсч өгсөний түүхэн 100 жилийн ойн хүрээнд ойн модны туйлс гэдэг энэ их сайхан бүтээл мэндэллээ. За энэ бол Монголын үе үеийн цэц мэрэгдийн оюуны их бүтээл, ялангуяа одоо ойн модны тухай бичсэн энэ бүтээлүүдийг одоо их утга зохиолыг үндэслэгч их нацаг дөрж Эрдэнэ ноён хотогт Арвжаагаас аваад тэгээд одоо утга зохиолын үе үеийнхнийг одоо хичнээн одоо утга зохиолын бүх одоо тэр үе энд одоо хамаарч тэгээ өнөөдөр эд шүлгэн бичиж байгаа одоо залуучууд бид бүхнийг хүртэлэх 100 шидэг яруу найрагчийн бүтээл Монголын ойн модны түүхэн 100 жилийн ойн энэ бүтээлд одоо багтана гэдэг бол онцгой сайхан боллоо. Тэгээд миний би энийг сайхан хүндэтгэлийн баярыг их явуугийнхаа ойн мод шүлгээр эхлүүллээ. Тэгээд их явуугийн маань ойн мод шүлэг бол Монголын үе үеийн яруу найрагчдын ойн модны тухай бичсэн бүтээлийн бол яг алтан шүн шиг алтан титмэн юм байна гэж ингэж бодлоо. Тэгээд их урeenхаа ах маань модод шүлгээрийн дэлхийн нэг шүлгийн номд одоо багтах тэр бас учрал ерөөл байсныг бодож урeenхаа ахынхаа моддын одоо шүлгийг бас мөн энд хэллээ. Тэгээд ер нь бол бүх юм утга учиртайг одоо өнөөдрийн үйл явдал баяр их харууллаа. Яагаад ой ухаан, ой мод гэж ингэж хэлсэн юм бэ гэж бодоход хүртэл бол их өөр байдаг юм байна. Тэгээд ой модны энэ бүтээлүүд бол Монгол орны оюун санаанд урган төлжлөө. Мөн ой мод маань Монголын газрын шимт хөрсийг урган төлжүүлж ийм хосолмол одоо их том бүтээл боллоо гэж ингэж баярлж хүлээж авч байна.